Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. За өнөөдөр Баажи алтын бас шинэхэн дугаар та бүхэнд өгөхөд бэлэн болсон байна. За өнөөдөр бид нар бол та бүхэн мэдээж трейлер өвдсөн байгаа. Тийм болохоор маш гоё зочин оролцож байгаа. Тэгээд бас хүмүүсийн бас маш удаан хүлээсэн тийм ээ. Маш олон оруулаач гэсэн хүмүүсийн нэг орж байгаа. За тэгээд өнөөдөр ихтэй бид нар бас шинэ бас нүүр царайтай бүгдээрээ уулзж байна. Шинэ юу гарсан? Шинэ хооллоо. Шинэ хооллоо гарсан. Аннаста дахианы мах гэдэг. Энэ бол аннаста энэ бол хүн болгон мэддэг зүйл шүү дээ. Тэгээд 6 төрөл байгаа. Би тагуун дээр матуудаа гахаа нааши цаашиг мэдж байгаа. Нэмээс төмөстөө үхрийн мах, софт дахианы буглаг, тэгээд кальбижийн ананаста дахиад ийм зугаал болсон шүү. Нийтдээ ийм зугаал болсон одоо. Дахиад нөгөө нэг юунуудаа бол зарим нэг нь одоо анх гарч ирсэн зарим нэгэ болоод үндсэн 6 брэнд ухтаа авах мархыг болсон. Тэгээд мантун бууз болсон. Тэгээд одоо яг үндсэн яг энэ зугаал болсон. Гэхдээ энэ бол цоо шинэ буюу ананаста дахианы мах бол хамгийн сүүлд гарч байгаа. Тэгээд ямар бол нөгөө манайх бас нэг ерөөсөө та бүхэн хятад хоолны амтыг ерөөсөө яг л 20 минутын дотор ягаад гэвэл энэ чинь нөгөө бүрэн боловсруулаад гүн үлдээсэн байдаг. Тэгээд ерөөсөө 5-20 минутанд ерөөсөө ингээд чинь билээ. Тэгээд яг амттайгаа бүхэмтэйгээ та бүхэн гэртээ боломжтой. Тэгээд дээрэс нь бүх худалдааны нөгөө юунуудаар зарагдж байгаас гадна та бүхэн фэшбэкээр захиалаад авах бүрэн боломжтой байгаа. Тэгээд Холли брэнд Баажи алтаас хамт төрсөн Холли брэнд одоо ийм супер болсон шүү дээ. Вау. Гоё. Баажи алтаас хамт төрсөн гэж. За орой ямар хоол идвэл зүгээр юм бэ те. Орой бүр хамтдаа хооллоо. Энэ өнөөдөр маа бас нэг шинэ бүтээгдэхүүн хэлж ирсэн байгаа. Энэ бол одоо энэ шартуулдаг үзүүл. Алигарида. Morning is back буюу гэгийн тунгаглаг өглөөг танд авчин. Тэгээд Монгол цоо шинээр орж иж байгаа энэ кондишны төрлийн бас цоо шинэ бүтээгдэхүүн Солонгосын Jinru гэдэг ер нь хамгийн сайн чанартай сөөжүүн дээр туршаад за тэгээд бүх төрлийн одоо нэг яах гэдэг юм ярьж байгаа. Чи ярьж би яг бүх төрлийн туршилтуудаа амжилтад аваа за тэгээд энэ Солонгосын сүйд гарч иж байгаа шинэ шилдэг бүтээгдэхүүнүүд нэг болж байгаа юм. Тэгээд мэдээж уух юм нь уугаад тэгээд маргааш өглөө нь шаардлагагүй сэрэгтэй боломжийг олгоно. Тэгээд morning is back бүх худалдааны төвүүд болон супермаркетуудаар зарагдж эхэлж байгаа юм байна. Миний найз байна тулцтай хэрэгтэй юм байна. Би үзсэн. Чи нэг лавшаа байна уу? Лавшаа байна уу гэдэг бантан байна уу гэдэг хүнд бол хэрэгтэй юм байна чи. Хоёроо мөгээд бол хэрэгтэй юм байна. За тэгээд за манай өнөөдрийн зочин маань би ер нь ийм сая ингээд нөгөө нэг сар шинийн баярын өмнө одоо гэдэг ерөнхийлөгч маань нөгөө одоо салбартаа амжилт гаргасан хүмүүсээ ингэж түүчээд чагнадаг юм уламжлалтай шүү дээ. Тэгээ яг саяны одоо жишээ нь энэ нөгөө нэг энэ баяр одоо баярын өмнө шагнал гардуулах бол бидний хувьд бол их олон баяртай үйл явдал тохиолдол. Манай нэвтрүүлгийн зочин болж исэн. За манай саксны Томи маань гавьяа тамирчин боллоо. Тэгээ тоглож байгаа хугацаанд гавьяа тавьсан. Миний анхны холоо гэж би бодоод байна. За тэгээд урлагаас салбраас олон салбраас эрүүл мэнд боловсрол олон салбраас шилтгүүд төрсөн. Тэгээд урлагаас төрсөн цөөхөн гавьяатуудын нэг. За тэгээд хамгийн отгон гавьяат гэж ярьж шүү дээ. Нурууны өндрөөрөө бол ер нь дэлхийд данстай жүжигчин гэж явах байх шүү. Төвшин ах маань тэгээд Монгол улсын гавьяат жүжигчин Төвшинхүү ах маань өнөөдрийн нэвтрүүлгийн зочин амирт залрах бол. Тэгээд би нөгөө шинэ тэр сайн нэмэхэд саяны нөгөө их дээр нэг шагналууд авахд их хүмүүс олон бичдэг шүү дээ ер нь. Монголчууд ягаад гэдэг чинь дургууслыг хэлдэг байхгүй их их нь. Чамааг авахд бол би бол хамгийн дөрөнд тий би авах авахгүй маань ерөөсөө чамааг ямар нэгэн шагнал авахаар бол би тий. Сая том дээр Төвшин ах дээр бүх хүмүүс амар гэрсэг байхад нар дээр яг бүх хүн авах хэрэгтэй овын дээр их сардын жүжигчин болсон тий. Тэгэхээр энэ чинь үнэхээр тим жүжигчдийг авахаар хүмүүсүүд бүгдээр хайп байгаа байхгүй. Тэгэхээр байр чинь Төвшин ахыг бүр айгүй сүүл авлаа гэж бодож байгаа хувьдаа. Айгүй дээр үед авах хэрэгтэй байсан. За тэгээ Монгол улсын отхон гавьяа жүжигчин Төвшин ахыг орж байна. Төвшинхаа урилгыг хүлээж авсан баярлалаа. Тэгээд юуны танд үзэгчдийнхээ өмнөөс Монгол улсын гавьяа жүжигчин юм хэрхэн мөндөд цолыг хүртсэнд бас баяр хүргэе. За баярлалаа. Гэтэ ер нь би нэг юм ойлгохгүй хар багаас би жоохон бахаас урилгыг өгч Төвшинхаа мэдлэг байх уу тий хүүхд угсаа тэгээд адилхан мэднэ. Та нэг тийм цариг хараад шууд хайдаг л та хүмүүс. Муухай. Гэхдээ тав тийм хүн айхааргүй царайтай биш л та ер нь шууд хайдаг л та. За энэ хүн бол урт тавхаа гэж харагддаг шүү юм бол. Харин одоо яг тэгж л харагддаг гэсэн юм. Уул нь бол би их төлгөө хайртай юм шүү дээ. Энэ хүмсэг энэ их буруутай юм шүү. Яалтаа яг тэш хүмсгээс айгүй муу харагдаж байна ууртай. Зэрэг их баг. Энэ хүмсгүй ч өрхөд. Тэгэхээр тийм царайнууд их тунгалаг нэ. За Төвшинхаа одоо дөнгөж шинэ гавьяат бас өнөөс хэдүүлээ сайхан гоё гэгээлгээр ярьцгаа эхлүүлнэ. Тэгээ угаасаа ч гэгээсдлийг юм болох бах. Уран бүтээлийн сонин сайхан ол зомгийн одоо нэг шинэ жүжиг
Тий, манайх одоо 50 эхэлсэн. 3 сарын 5-наас Болж байгаа тийм. нийлээ. Нобелийн шагналтай Южин Онелийн зохиол байдаг. Хайлаас модны дор чамааг үлээнэ гэж. Энэ бол бас гайхалтай бас сонин хүний одоо сэтгэхүйд тийм ээ нөлөөсөн. Бас тарихыг бас нэлээд ажилуулсан ийм мундаг зохиол байдаг юм л да. Энэ зохиолын маань бас онцлог нь гэвэл зохиолч маань өөрийнхөө амьдралын бас нэг юм шигтгээг тэнд хийсэн гэж үздэг. Тэгээ яг энэ жүжиг маань урд нь одоо 90-ад онд тамийн дурлал нэртэйгээр тоглогдож ирсэн манай инхт бол төмөр хоёыг одоо дамдим бааваа 90-ад оны юм уу? тий 90-ад он. Тэгэхээр төмөр жүжигч тий инхт бол дамдим баа энэ тоглож ирсэн жүжигт. Тэрийг одоо ахаад жоохон өөрчлөөд мэдээж яг зүгээр манай бас нэг театрын репертуар буюу одоо урын санд зайлшгүй байх ёстой ийм одоо жүжигэл гэж. Энэ цаг үе олсон яг хэлэх гэсэн санаатай ийм жүжиг байгаа юм л да. Үдсэн хүмүүс болгонд эндээс өөрөөсөө гэсэн тийм сонин бодол тээж гарч байгаа нь ажиглагдаж байгаа. Хамгийн гол нь одоо бидний зорилго чинь энэ шүү дээ. Хүмүүсийн нүднээс тийм. Ер нь юм уу? Ер нь за энийг ингэж асуу. Та бол театр гэдэг урлагийг одоо нэг театр гэдэг дэлгэцийнхээс илүү театр гэдэг урлагийг хамгийн сайн хүмүүс мэддэг нэг яадаг юм л да. Театрт ажиллаа 25 жил болж байна. Тэр одоо юу гэдгийг Монголын урлагийн одоо манайд орсон айгүй олон жүжигчид театр бол ийм өстой ариун сүмгээл тэгдэг газар байхгүй. Тэрэнд 25 жил ингээд тасралтгүй доктортой ажиллана гэдэг бол та тэр газрыг бүр ингээд бүрэн дүүрэн илэрхийлэх чадамжтай хүн байхгүй. Би энэ дээрс нэг холбоотой нэг юм асуух гэдэг. Гэхдээ ихний хөнгө асууж байгаа. Яг юм бааж шиг мэдрэл муутай хүмүүс ороод тэр театраас юм ойлгож чадах уу? Театр юм ойлгох уу эсвэл та сайн хэлж штэ хүнд юм бодуулна гэдэг. Энэ минь ч юм бол бодохгүй штэ. урлагийн хүн ч ойлгож байгаа. Бодно. Бодох уу? Бодно. Ямар ч хүн бодох уу? Ямар ч хүн бодно. Тий. Хойлож бодно гэдэг байна. Театр бол хүн төрөлхтний оюун санааг тийм ээ өөрчлөх. Одоо оюун санааны одоо тэр хүтчин байх. Үүрэг гүйцэтгэдэг байхгүй да. Тэгэхээр ямар ч хүн одоо театрт орсон өөрөөсөө гэсэн бас нэг тэр хүмүүс чинь тархины имчгээ гэж байгаа шүү дээ. Тэрэндээ тохир. Ястаа шүү дээ. Ийм гой том амар ойлгож байгаа. Баажуул амар болгоо. Би бол шал Ялангуяа урлагийн үуч. тий ядгуулж амар ойлгож. Түшээхтэй би тэрээс нэг одоо гоё асуусан. Та одоо драмын цатад 25 жил болсон гэж шүү дээ. Тэгэхээр та бол бүх юм нөхсөв одоо тэнд байдаг бүх юм мэдэн шүү дээ. Мэдэн шүү дээ. Драмын цатад ер нь яг хитэн төрлийн хитэн сүнстэй юм бэ? За ер нь миний мэдхээр гэсэн. Ер нь би Байдаг шүү дээ тий. Би мэдэн. ер нь бол би шүү. Энэ би нэг сонин төв зүгээр ярьж болно. Сүнстэй гэхэр За. Яг зүгээр би чинь одоо энэ мэрэгжлийн театрт байгаа ганц одоо диплом ром байхгүй жүжигч шүү дээ. За. Би нэг хаач одоо үнэн хэлнэ хаан чинээс ч боохгүй. Үнэн тэр юм чинь. Тэгээ яг анх одоо театрт очоод хамгийн анхны дүр нь гол дүр байлаа. Шууд гол дүрээр очсон. Тэгчээ намайг театр шууд ингээд жинглээд авчиж болохгүй байгаа юм. Хуулиндаа тэр чинь мэрэгжлийн өмнөх диплом гэж үгшлээ яаж авах тийм ээ. Тэгээ би нэг театрт хонжис тайзан дээр одоо манай дууны нариулагч Батсайхан гэж Ядам сүрэн Батсайхан. Одоо манай үйлдвэр техникийн хэлцэн дарга л да. Бид өөр тайзан дээр ингээд хөвдөөд тэгээд ярьжсэн. Яаж найзаа театрын яг жинхэнэ жүжигчин болох уу гэл. Манай баак хэлж. Чи сүнснүүдээс гуугаач гэдэг. Сүнснүүдээс гуугаач. Тий. Шүүж 3 цаг 4 цаг үйдэг шүү дээ. За. Яг одоо ирчүүд болсон. Тий. Бас тэ зүгээр. Зүгээр жоохон алдсан байгаа. Алдсан тий. Тэр би ч үнэн сэтгэлээс нэг тайзан дээр ч юм. Залбираад тэр чи гэрэл мэрэл байхгүй харахгүй шүү дээ. Тэр үуч утас мус флашлайт энэ байхгүй шүү дээ. Мулаасацаа бас жижиг хэрэглээс нэг лаа. Тэгээ өмнөөсөө гойгаад. Мэдхгүй одоо тэгээд би бол итгэж явдیں۔ Надад тэр театрын ариун сүнснүүд одоо тусалсан байна. Тэгэл вирус ноон гэр тэр ингээд цаашаа явсан шүү дээ гэсэн. Тэр нь одоо яг сүнсийг харж ирсэн юм уу? Юу гэж харах байдаг гэж одоо тэгээд харагж үзэгдэх юм байхгүй шүү дээ. Хүмүүс яг нэг суу муу ярьдаг л байна. Зураг мэддэг.
Тэг зүгээр тийм гайвах те. Тийм байна. Хүмүүс цууд ярьдیں те. Тийм. Ялтал би тэр дипломгүй жүжигч ингэж та чинь соёлын урлагийн их сургуулийн сурагч оюутан юм дээ. Оюутан бол байсан. Оюутан бол байсан. Төгсөгч бол биш. Төгсөөгүй. Тийм. яг баг тагтаа бол бас баг 4 жил сурсан шүү дээ. 4 жил сураагүй. Үнээл хэд. 3 дугаар курст ороод би хөөгцсөн юм. Гэтэ ер нь нийт тэр чинь хамгийн ихний хөгдөлтөөр бол хөгдөхгүй хаа. Хэдэн хөгдөө нийт? Би ч одоо 7 удаа хөөгцсөн. 8 удаа хөөгцсөн шүү дээ. 7 удаа буцаж орж 8 дахь тэрэг бүр үнэхээр за чи одоо яваа болохгүй юм байна гэж. Тэгээд явсан үнтэй. Аюу сайн суугч чи. Ийгсэ. Одоо хамгийн лидер нь манай талигач амби байдаг шүү дээ. За. Амби ч баг 11 2 баг шүү. Араас нь одоо тэр нөгөө Динсэю дуулдаг үнүүхүү. Үнүүхүү ч бас нэг 9 10 гэдэг ч гэлээ те. Тэ таны араас байл орох хаа. Байла. За байла тийм мэдгүй одоо тэр доошоо мэдгүй. Байла нөгөө хиний тийм танаас доош л байла тийм. Цаа ч юм бас нэг 100 байд юм шиг үлээ. Тийм үү. Гэтэ тэр төгссөн баг. Төгсөн тийм. Тэр азтай. Гэхдээ аргагүй байна гэхдээ амби хос ямар юм те. Тийм манай амби ч авиас гэж бас амар те. Байгалаас заяатсан. Багш нарч хэлдэг. Байгалаас заяасан авиас гэж би төрмөл авиас гэж бас би тийм ээ. Бас хөдөлмөрөөр одоо олдог олдмол авиас гэж байдаг юм шүү. Гэж хэлдэг тийм. Түүнээс нэг хувийн авиас 99 хөдөлмөр өндөр шал худлаа юм бас нэг байдаг шүү дээ манай нурлаач мэдрэл муутай юм шиг тийм. Нэг хувийн авиастай тэгэл 99% хөдөлмөрөөр тэгээд явж идэг. Шааж байдгийг. Зарим улсууд нь тэрэндээ итгэцэн яваад идэв ч гэсэн. Тэгээд авиас нь байхгүй л хэцүү шүү дээ. Нэг бол тийм шүү дээ. Авиас байж гэмээр тэрийг хөгжүүлж гэмээр. Тийм. Амжилт одоо ололт. Тийм ээ юу гэдгийг. Энд чинь үйлүүлэх. Яг их хөдөлмөрч юм бол улам амар л болно л та мөн. Тийм шүү дээ. Тийм л байна. За төвшөөхгүй. Гурлаа уран бүтээлийн талаар хаашаа дэлгэрэнгүй гэхээр би таны бас ярилцлагуудыг харсан тайз дэлгэцгээд нэлээд одоо заахтай зүйлүүдийг та бас их үргэлж ярьд юм лээ. Тэр мөрний талаар асууна. За төвшөөх маань аль аймгийн аль нутгийн хүн блэ гэж. Тэрнээс яриагаас эхлээд гурлаа. За тийм. Би одоо бас ихнэр маань загсан шүү. За та хамаагүй юм ярива. Замбраа бүтээд байваа. Тийм. Үг амаа бодорой гэсэн одоо ихнэрийнхээ үг бас даахгүй болохгүй. Тийм тэгэхээр юу яана тийм таны нөө шинэ гавьяа цолыг тийм баллах юм яриулахгүй заа. Тийм. Гурлаа. Тэгэхээр одоо ингээл болохоо ойлчих. Самбигээл. Шараар. Самбигээл ямар үлээ? Ялта. Чи Изааны. Испани Изааны 1890 оноос. Тийм. 1890 онд үүсгэн байгуулагдсанаас хойш үйлдвэрлэснээс хойш үйлдвэрлэж байгаа. Шараар. Ийм юмнуудыг тэгэл 1890 онд юм шиг. Би энэ нутаг ус ярихаар их хэрэгт орчих гээд байдیں۔ Нөгөө гайс нөхдөлгүй чи ч одоо тийм хизээ чи тийм болчихоо гэж загнадаг тэгээд. Яг учир нь одоо хэлэхэд бол миний аав Аранга аймгийн Батсан гэсэн юм. За тийм. Харьяат хүн байхгүй юу? Тэг миний аав ч одоо нөгөө харуугаас ингээд цэргийн уралгаар ингээд явчихсан. Тэгэл хаа явна манай гэр бүл ингээд дагаал явж байдаг. Тэр их олон нутгаар явчихсан. Тэгээ би ч одоо өөрөө Сэлэнг аймгийн Буганд суманд төрсөн байдгийг. За. Өнөөдөр хүртэл тэр нутгаа очиж үзээгүй. За. Мэдхгүй би өөрөө хөл тавьчих үзээгүй тийм. Яг төрөөл гарсан. Тэгэл Дархан, Эрдэнэт, Хялганд, Өвөрханга одоо энэ улаан хооронд иж одоо гэл байж лээ. Хамгийн сүүлд нь одоо Зүүн Баян, Дорногов аймгийн Зүүн Баянд 10 жил төгсөө. Тэндээсээ цэрэгт сууж тэгэл тэндээс цэрэгт яваал. Ингээл ерөөсөө миний амьдралын төвхөл юм. Дутуу ус ярих юм бол ердөө л юм. Хүүхэд насууд юу ингээд та Зүүн Баян юм уу?
харин тий Эрдэнэт, Хялганд, Дархан одоо яваагүй газар бас байхгүй ховорхон Их олон одоо тийм. байсан юм тий. Аав маань цэргийн хүн тэгээд тушаал аваад явна. Манай аав ээж хоёр ч 5 хүүтэй. Яа. Би ч одоо 5 хүүтэй айлын том нь. Тий. Тэгэл хаа явсан газар очиод л яхаа тэгээд шинэ хүмүүс чинь шинэ шүү дээ. Тий. Тэгээд шинэ болохгүй төлөө тэгэл өөр хамгийн сүүлд одоо зүүн баян дарамжилт өгсөн. Тийм. Одоо би ч одоо тэгээд зүүн баян, дорн хойн зүүн баян гэж бас ярих дуртай. Тий. Олон юм. Гэхдээ 5 хүү гэдэг аймаг сонсож шүү тий. 5 хүү төрүүлж өссөн шүү миний аав ээж хоёр. Тарангаар батсан гэл сайхан нутаг үлээ. Манай хадмуудын нутаг тэгээд би өстө бидэн ч 100 очиж сайхан 100 шүү өстө гой нутаг үлээ. Тийм шүү үнэхээр бай. Та нөгөө нэг айлын том юм чинь танаа ах トゥ тавуулаа гэж шүү дээ. Бүгдийн нуруу өндөр үү? Ер нь үгүй. Үгүй юу? Тийм ерөнхийдөө бас биерхүү тийм. Гэхдээ би нэг арай илүү гоцгор юм уу та. Та аав ээж бүх шимтэй байгаад ирчих. Том нь байгаа гэдэг. Тэгж ярьдаг. Тэр бол үнэ. Тэр бол өстой үнэ. Тэр хамгийн том нь аав ээжээ хамгийн залуу насны хамгийн шимт жижиг наваад ирчих. За тэгээд нөгөө цэргийн үний хөвгт энэ тэнд очихоор ингээд бас одоо чинь адаглал ингээд сургууль сурахаас эхлээд нөгөө шинэ орчин, шинэ атманууд тогтож байгаа юм гэл та нэлээд одоо юу гэдэг тулаантай хүүхднээс өнгөрөөж тээ. Өө сайхан гөвүүлжсэн, сайхан ч гөвүүлжсэн тийм тэгээ яах вэ? Одоо бас нөгөө ийм хамаагүй ярихаар одоо аав маань өнгөрсөн өвд болсон юм. Тийм учраас би одоо ингээд хамаагүй ярьж байгаа шүү. Тэр нь яг тэгэл нэг цэргийн газрын хүүхдүүд ер нь танк гадуу шүү дээ тий. Тэгэл очиорол мэдээж тэгэл үзээд явчихна. Тэгээ би жаахад эхний үед нэг сайхан өвөлдгөл байсан. Тэгэл нэг энэ тэнд нуудаж байгаа л нэг юм уугаа цэвэрлчээл одоо юу ч боломж гэртээ ордог. Тэг миний аав тэгээд сайхан намайг нэг сурам бүсэр хүмүүжүүлсэн юм дээ. Ер нь сурам бүсний амт гэж та нар мэдвэ. Оо бид нар чи тэр үжиж юм мэдээ. Тэр одоо тий сурам бүсний амт гэж яагаад нэрлсэн бэ гэдэг чинь учиртай юм шүү дээ. А түүнээс одоо юу гэдгийг сурам бүс дээр сурам бүсний зодоор юу гэдгийг тийм ээ гэж хэлж болно шүү дээ. Амт гэдэг чинь өөрөө учиртай үг шүү дээ. Тэр би ч хүн зодуулчаад ороод ирэх аав маань нэмэл зоддог. Тэгэхээр би бодлоо ямар учиртай. Хүн зодуулчаад ах чинь. Тэгэхээр нэг өдөр нь пялчаад ороод ирсэн. Тэгсэн чинь оройн бөө хэл ам ээж нөгөө өхрийг дагуулаад орчих. Танаа хөхт юм лээс. За би ч одоо дахиад сурам бүстүүлэнтэй гэсэн чинь манай хүн тоодгүй. Зам нөхөж зөв. Чи ингээд хүнд дээрлэх юм бол чиний дүүнэр ингээд хүнд дээрлэх. Чи хүнд дээрлэх бол чиний дүүнэр хүнд дээрлэхгүй гэдэг үйл миний энэ өвтчихгүй. Тийм байна те. Тэгээд ер нь яг зүгээр ингээд бас хүн муу үзүүлэхгүй л гэж явсан. Явсаар ирсэн л баггүй. Цэргийн өмнө юу бас өөр байна. Хондоо хүмүүжүүл аргачлал нь өөр байна тий. Түүнээс миний авч удаа тийм нэг зэрлэг танхаа балмад хүн биш шүү дээ хөгжмийн зохиолч өдөртаач хүн тий. Гэхдээ ахтай 5 ихтэй гэж штэ. 5 ихтэй бол бужигнуул мэдтэй гээ бурхан минь. Үгүй шүү дээ. Жинхэнэ дихтэй журамтай. Цэрэг хүн гэр биш те. Тэгээд яг өөр өөртөө гэсэн нэг хүлээсэн юутай ажилтай үүрэгтэй. За одоо төвшин хүү, марл хүү, санчир хүү, сансар хүү хамгийн бага нь од бэлэг гэж залуу байдаг байхгүй. Тий. Тэгээд ерөөс хүн болгон бослоо, ордроо хураалаа, аяг тавгнуудаа хин хогоо шүүрдэг, хин одоо тэмээ шалаа арчих, хин бусд ажлуудаа хийх юм. Хуваартай. За. Миний одоо хамгийн ярих дуртай юм гэдэг. Би маш одоо цэвэр бичнэ. Их гоё бичгийн сайтай гэж хэлдэг дээ тий. Миний оройлын дэвтрэн ингээд хүмүүс үчдэг. Гайхаад над руу ч нэг гарлууч нэг хараад дэвтрлүү ингэж хараад байдаг. Тэгээ тэр яасан гэхээр миний аав чинь ингээд за төвшин хичээл аваад тэгэл тэгээд хичээл аваад өгөхөр чинь нэг жоох ингээд эвгүй ингээд нэг таталж штэ. Тэгэхээр нөгөө хууц нэг ураа ич. За маань нэг хуул авчиж. Тэгээд хуул болохгүй тулд ингээд битсээр хар байсан 1 2 дугаар битсээр. Би ч одоо 4 настайгаас төгөл рүү хураа харж суугаад 4 настай одоо 35 өсөг. Тэгээд 5 настай би 100-ын дотор бодож чаддаг юм хөхт байлаа л да. Аав маань. Аав юм ач байхгүй дэр чинь. Тэгээд намайг тэгж мундаг хүмүүжүүлж чаджээ. Тий. Тэр нь энэ маань ч амьдралд маань ингээд хожим маш хэрэг болдог. А яг зүгээр өнөөдөр ингээд харахаар би ч хүүгээ бас нэг аавха зарчмаар хүмүүжүүлчих гэж бодох үе гарна шүү дээ. Гэхдээ хизээш би тэхгүй л гэж өөртөө тангараа тавьдаг байхгүй. Тэгс нэг өдөр миний хөө ээж их урдаас том дуурч юм шүү.
танд одоо ерөөсөө мөрөөсөө тэгэл их том нөгөө ээж нь намайг ирсэн хуулж энэ бата намайг ингэсэн штэ гэлдэг чинь. Тэгсэн чинь манай очиж ингээд сэгэлзээд байхгүй. Тэгэхээр нөгөө аргыг туршиж гэж бодвол за батнаа шүү өдөрч гэлдэг өдөрч. Чи яадаг нэ чи ээж хурдс яасан олон ирдэг чи. Өмдөө тайл гэсэн чи манай хүн айгу зөрөгтэй шүтэлж байна. Доош хараа хөвтгөл. Тэгээ нөгөө өмднийхээ тэлээгээр авчаал. Нэг зөөлхөн гिचиг гэсэн чинь нэг л зөрөгтэй. Намайг яаж чадах юм гэсэн шиг айгу хөвчиж шүү. Тэгэхээр нэг явуулсан. Нэг ингэж харснаа л нүдэн сонь бол бүр итгэхгүй байхгүй нэг. Тэгэл уйлцсан. Тэгэл би чинь за одоо дахиж авт. Ерөөсө сурам бүсээр хөрөхгүй за тооштой. Миний хүч одоо ингэж болохгүй аав ч одоо ингэхгүй гэл. Хоёул ийм ярилттай тэгээд. Тэг манай өндөгтэй одоо яг спорт юм шиг. Яа сурам бүс. Тэг нэг час хийсэн шүү. Боддог юм шиг байна. Тэр манай ялтал гоё. Тэр би нэг төвшөх нь таны хэлээд байгаа нь сурам бүсний хамт гэдэг байгаа шүү дээ. Цэрэг сурам бүсний хамт гэдэг чинь бүр ондоо тий. Янз шүү дээ. Цэрэг сурам бүсний голоор оролгол бөксөр нь оролгол энэ нөгөө арлаар нь оролгол ямар байдаг би тус бүрийн сайн мэдэх байхгүй юу? Тийм үү? Аав цагтаа. Манай аавын цэрэг цагтаа насаар байсан багш цэрэгжлийн багш магш байсан хүн байхгүй юу? Тэгээд бас би чи турсгаа болвол шүү дээ. Яг сүүлээр нь оролгол энд ингээл хягур болоо. Оо янз чи өтөрч адилхан. За. Тэр хүмүүжил хамгийн сайн хүмүүж. Харал марлаар нас ахуулна шүү дээ. Юу ярьж байгаа юм бэ? Тэгээ одоо гэхдээ энэ цагт болохгүй байх. Энэ хүүхдүүд үлдчихэж байгаа шүү. Ямаа намайг энэ хэрэг таашаа. Яг зүгээр нийгэм өөр болсон. Нийгэм өөр болсон. Одоо би жишээ манай хүн одоо 12 хүрэх гэж байгаа би хүүдээ ер нь гар үрэг үед мэдхгүй одоо 5 6 жил болж байгаа юм бэ. Нэг бас яг нэг ингээд өгөнд орохгүй ээж хөөдөөс ингээд нэг 4 5 настай байхад нэг бөксөн дээр наалгадчихсан. Тэрнээс хойш нэг тийж гар урж байгаагүй. Тэр хүмүүжил өөр. Гэхдээ тэр хамт бол амар шүү бурхан минь. Тэгвэл нэг хэсэгтэй л гоцолсон шүү дээ. Сурлаг морлог сайжраад. Өөр хүн өсөөд зүгээр янз бүр болно шүү дээ. Тэгээ би чинь одоо яг хэлдэг. Сони шүү би 7 хоногт 8 зодуудыг над шиг хүн байдаг болов гээл би. Тэ? Одоо миний аав гомдох бах. Тэгтээ яг зүгээр бас энэ чинь өөрийнхөө бас нэг хүүхэд байхын гин тэнэг л юугаад яриа л да. Найз дээр очил хувьцаа гэдэг одоо миний 10 жил харуугийн найз. Шуваа гэлтгсэн яасан. Ваас төгт байхгүй ялга болтцоод боллаа гэлтгсэн. Энэ мөнгө яахт чамаа яагаад ингэ зодоод итгэв. Миний төрсөн биш гэсэн гэл авсаа нөгөө чинь. Зүгөөс бити тэнэгтэй дагаараа биш гэхгүй гэсэн шиг адилхан байж чи гээд. Тэг яг нөгөө нэг тэр үед яг хүүхдийн гомдлоор л тийм найздаа мултарж байгаа хгүй тий. Бити солиор гэл найздаа загнуулаа. Тэгээ ер нь яг хизээ хон би ч одоо цэрэгт яваа цэргээс халгаж очичоод бас аавда түлээгээр зодуулжсэн юм шүү дээ. Том ярьж гаад ер нь аа тэр гэж байгаа тас гээд авах болсон. Дандаа өөрөө болохгүй тий. Дандаа өөрөө болохгүй. Тэгээ ер нь ингээд одоо дурсахад гоё байдаг байхгүй. Тэгээ хизээ хон ингээд аав дээр очивол ааваа нөгөө сурам бүс чинь би юу гэсэн. Бага яах гэдэг чи хэлдэг. Гайх нэг хиймэр сэрэг хийлээ. Тэгдий. Тэгээ манай авч эхлээд нэг 3 уснаа тоглоомор. Ихтэйх нэг зөөл, хоёр дахь нэг зөөл. 3 дахь нь час ил авдаг. Яа, арай шаггүй шүү гэсэн. Чи ч хэлээ өөрөө ингэсэн юм зү. Тэгээд нөгөө аавтайгаа яг аав таар нь яагаад нам ингэж зодоод идэгсэн. За бити юм зүг мэрээ дээ. Чамааг л одоо чамааг л ингээл бариад те. Ингэж юм бол дүүнер чинь бол ингээд гоё юм хүмүүчих гэдэг. А чамааг ингээд тавиад туучих юм бол тэгээд аав 5 тийшээ ингээд харсан хүүхдүүдтэй тэгээд ирчүүд хэцүү шүү дээ минийхөө. Энэ хамгийн юм байсан байхгүй. Та гэхдээ яг зүгээр золиос таалцсан да. Золиос маазлаар жоохон хариуцлага их үү. Хариуцлага их үүсэн тий. Тэрний хаач одоо бас өөр юм хүртэж явна да гэдэг юм те. Нэг юмд тууштай өмнөч байх гэдэг юм. Тий ер нь яг ер нь ихтэй аавд авахж үзээгүй хүн гэж энэ бидний үед одоо байхгүй байхгүй. Үнэн шүү дээ. Үнэн л чи тэрийг нүг нөхөтэй. Би ч ихтэй тэр үед 108 байсан биш. Бидрүүл яг нөгөө юу 108 байсан ч хэлэхгүй дээ тий. Ер нь тэр үед хэлэхгүй хаа. Хэлэхгүй хаа. Бидрүүл юм хэлэхгүй хаа тий. Ер нь уцтад хэлэхгүй шүү дээ. Одооны хүмүүс шалгуулж байгаа хөө. Одооныхоо ондоо гэсэн шүү. Одоо шууд. Аймагт бол бүр гоё зүтэй. Янз бүр зээл. Алгадуулаад угаасаа шууд юу штэ.
Тэр угаасаа тэр ингэдэг юм байна. Нөгөө нэг одоо бид чинь манай хүү яг 10 жилийн сургууль зорж байгаа, дунд сургууль зорж байгаа. Тэгээ нөгөө сургуулиас нь хүүхдүүдтэй чи бол юм хувь хүн, чиний орон зайд хүмүүс ингэж халдаж болно, ингэж халдаж болохгүй, тийм юутай гэдэг ингээд нөгөө хувийн эрхчлөө, хувийн Сулрын суулгаад хувь хүний нөгөө өөрийнхөө нууцыг хадгалах байдал гэдээ бүх юм ингээд суулгаад өгчтэй юм л. Тийм хүүхд чинь дөнгөж 7-8 настаас ч юм уу 10 настаас тийм сонсоод өсөж байгаа хүүхд чинь эзэдээ там 15 6 хүрчээд та яхаар надад гар үрд ингэж хэлэх инстинкт нь суудсан байхгүй. Өөртөө. Тэгэхээр тэр нь шал өөр л болоо явчих واخа. Та бүдэрт чи яг ингүүт ёстой юм гэдэг бодолтой инстинкт байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг юм төвшөө төлөөгөр зодуулжсэн. Би бол нэг юм том модоор зодуулжсэн. Тийм урт юм одоо юу гэж тогтоох гээд манад байжсэн. Зөлгийн юм чинь тэгээд бас алуулчихсан байхгүй улаан нэлээ бодсон. Тэгээд нөгөө яг тэгхтээ би хэлсэн байхгүй. Би танаа гэрээс явлаа муулаа нэг 5 6 дугаар анги хөхт. Танаа гэрээс явлаа муулаа гэж гомдлол гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь ээж гарахад бити алах болчоор эртгээ ирээрээ гэд. Би уг нь юмаа явлаа танаа гэрээс явлаа муулаа гэж хувцууд бүр юм авах гээд авах гээд байгаа шүү дээ. Чи ээж авдаа гомдоод яг таны нөгөө энэ миний төрсөн эцэг хүш гэдэг нэг солиор явж байгаа байхгүй. Тэгсэн чинь ээж дэггүй хүүгээ мэдэхгүй ачихтай. Бити алах болчоор. Тэгээд нэг зүйл бодлого орд. Би бол би хамаагчтай байсан бол арай айгүй бас. Гэтэ гусуулна шүү дээ. Гусуулахгүй гэж байхгүй. Муу зураг ягаад гусуулна шүү дээ заримдаа. Гэтэ бас чиж гайгүй. Манай имэйл ч дээ шүү. Зогсоол ингээл. Нааш чигээд гэхэд манай имэйл хаалганд ингээл. Та намайг гадаад миний үг ягараа гэдэг ингээл. Зогсдог имэйл гэдэг чи имээ өвөө гэдэг чинь тэгэл том бамбаа штэ. Тэр үед имээ өвөө л байхгүй тэгээд яг гэхдээ зөндөө гусуулна. Тэгээд имээг харлага байна штэ. За тэгээд айлын том хүүхд 5 нөгөө нэг бандын том нь учраас аав нэлээ хариуцлага болж тэр матг зөвч байсан ба. Хэрвээ та буруу явсан байсан бол танаа дүүндрийн толгойч томдроод дийлдэхгүй болоод ер нь тэр аав одоо юу гэдэг танаа аав ер нь яах л байсан ба. Нилээд одоо юу гэдэг хүүхдүүд өсвөр наснаас нааш нилээд хойноос нь чаргууцлах болох байсан ба. Тийм шүү дээ. Тэнийг Яг чаргууцлах гэснээс наадах чинь бас тохиолдоод тойрог үшээ дайрсан яхан. Тий одоо бас тэгээд одоо ингэ санах нэ өдөр нөгөө хүүхд залууч байжтай цэргээ салгацсан дөнгөж оюутанч болчихсон байсан. Их ч юу н тэгээд хилэн таталсан доо би. Бон тэр болгоны одоо ард ямар сэтгэл зүйтэй байсан юм бол гэж одоо бодоод өгдөө. Ер нь яхаж зүгээр одоо бас мэдэх усуд нь мэдэх байх. Тэгэл бол саул хийвэл тэр нэг юмны хаалга татчих гад л ер нь тэгэл хоригдчихвол 3-7 он заримдаа нэг сар мар ингээд суун бас хэцүү. Тэгэл дандаа яах вөхөр нөгөө нэг энэ зодоонуудын нэг хэрэг байгаа шүү дээ. Тийм тий. Гэхдээ нөгөө тэр чинь нэг тийм матмаа болох гэж гэдэг юм уу? Би ийм тийм гэж ерөөсөө явж байгааг бахна. Дандаа ингээд одоо ингээд бодохоор дандаа ингээд найс нөхдөд өмөрч ингэж явсан байдаг. Бүх одоо түүхд байна. Тэгэл тэр болгоны юм нард ингээд аав ээж хоёр мал зогсож идэг гэсэн бахна шүү дээ. Тэгэл ингээд өрвис юм ингээд гараал ирнэ. Тэгэхээр л аав ээж мань зогсож идэг. Дотор харанхуулаад яваа. Тий. Яас янз янзын амьдрал бас үзэж яахан. Тийм байна. Тэгэж нөгөө одоо ингээд буруулаад одоо бүр ингээд эвгүй амьдрал руу орчих гээд ах үед нь юу таныг энэ урлаг руу ингээд эргэлт буцалдаг доктортой байх ч юм. За энэ их гоё одоо гэдэг юм миний хувьд шүү дээ. Энэ одоо сонсож байгаа улсуудад ямар нэгэн гоё баг. Гэхдээ яг одоо нуулгүй ярьсан дээр байна. 96 онд би ч хөөгдсөн. Сүүсээс. За. Тэгээд одоо дахиад одоо ямар ч хэрэгж буцах орох тийм шансгүй болоод. нэг то 8 дахь удаа тий. Тэгээд суусан гадаа явахдаа ингээд нэг жоохон шүдээ зоцсон. Яваалга юм уучсан ингээд. Сууж ахгүй. Тэгээд намаа харсан нөхдөч ингээд орж чадахгүй, хаалгаар орж чадахгүй ингээд тойроод. Одоо манай суус чинь нэг зүүн тийш харсан алга нэг Чингис. Тийм юу болсон шүү дээ. Тэр хаалгаар гэл. Тэгсэн манай ах нар таарал одоо энэ Өслбаатар. Их төр Батцайхан Сэмгэрэн Сүхбаатар гэдэг. Одоо найруулагч төгс ах нар ихгүй дандаа мундгууд. Гоё хэдгэр харин таймтай юм. Харих тий. Юу ч юм төвшөөл гэж. Хөөгдцөө ахаа гэдэг. Тэгвэл чи үснээ сууж байгаа чи. Босч ий гэж. За дагаа яв. Дагаа явлаа. Тэний газар ороод нэр хөөгдсөн.
Одоо яах гэж байсан мэдэхгүй гэдэг. За. Ах нар нь телевизийн одоо найруулагч нар болцсон. Ах нар дээр очиод. Тэгээ ингээ очисон. Юу их үгсэн. За чи ихлээр туслах найруулагч хийжээ. Туслах найруулагч гэдэг л нэртэй болохоос биш туслах найруулагчийн туслах байхгүй юу? Ерөөсөө туслах. Хайсыг барьж гүйдэг. Тамхи нөгөө юмд нэг гүйдэг л нөхөр байхгүй тий. Тэгсэн Сэнгэрэн Сүхбаатар манай студийн захирал Ганбатын их төр Асалбаангаа авыг Эрдэнэцэн Бацаах Эрхэн баяр ах байсан. За ингээд нэг нь хүнч байсан. Жам дөржин жам тэлгэж. Ингээ бид долоо. Тэгээ ингээд за студид ямар нэрх үү гэл нөгөө ах нар ярьж байна. Тэгсэн хар нацгаах уснаа. Дандаа хар зэрэг усууд юм чи хар групп гэ нэрлж ийг л тэгж. Тэгсэн Бацаахан ах усч ирсэн. Энэ entertainment гэдэг үг та нар мэдтгүй гэсэн. Нөгөө бид нар мэдгүй бүгд нөгөө ах нар мэдхгүй шүү дээ гэсэн. Энэ entertainment гэдэг үг одоо энэ Холливуд ингээ байдгийг. Чи уран бүтээл нэг л гэж байгаа байхгүй баг студ гэж байгаа ч илүү том байхгүй юу? Па гэл нэрсэн. За хар entertainment гэдэг. Тэгээд нэрлээд. Тэгээ яадаг хөөх юм ах нар маань надад итгэл үзүүлсэн л дээ. За төвшин чи өдр би чадна гэхтэл. Гэлээ өөрөө би дааж нэвтрүүлэг хийгэлээ. Бацаах ах намайг хоёлоо юм инээдний юм хийх. Шороотын цэвэ мэвэ гэдэг хийгээд эхэллээ шүү. За ингээд явж идэл яг бас л тэгэл нэг бодлоо хийгээл бас телевизээс л бас дахиад хөөгдлөө. За хөөгдөх нь чааш гарлаа. За телевизээс явлаа. Ингээ годомжин сайхан лаас шиглээ явжсэн байхгүй. Тэгсэн нэг өдөр унтчихсан чинь лээж хөө чи бос драмын театраас нэг сувдаа гэдэг нэг охин яриад байна гэл тэгж. За. Ямар охин байдаг юм бол тагт. Яах ч юм гэсэн мэдгүй чам ирж уулз гэж юм. Тэгээ жижүүр дээр нөгөө ч нүүр гар мараа угаа лагтайхан тэгээ нэг хам гайгүй хувцсан юмсэл очихгүй юу. Нилээн бүр зэр царайтай. Тэгсэн чинь сувдаа гэж охинтой уулзах гэсэн юу яриад байгаа чинь манай уран цагны өгч үү гэж. Дагуулж сувдгаа сууж шүү. Biz салгалаад явчихлаа. Чи юм бил гэж юм. Тий охин гэж. Охинтой уулзах гэдэг шүү охинтой. Тий уг нь охин ямар ирэг яахсан бэ гэдэг чинь сувдаг сууж байна. Сандрал явчлаа тэгсэн. Чи юм бил гэж би төвшин хүү гэдгсэн. Манай ерөнхий найруулагч Баатар чамайг уулзъя гэж дуудсан. За нааш өрөөд иргээл. Найруулагч өрөөр орсон чи энэ гүлг өрөөд ирсэн үү? Тэгээ яг Баатар найруулагч битэрсэн өмсний телевиз хамт ажиллаж байсан. Тэр битэр танилцсан. Би дараа нь гоё түүхэн ярилцаа Баатар найруулагч үнэхээр мундаг юм шүү. Тий. Дөрвөн мөчөөр зодолж явах би бүтээр харж байсан байхгүй. Тэгээд нөгөө ашгүй нөгөө танд бүхний хараад тайвшраад байсан. Зориг дарга манай театрын дарга. Одоо нэг алтан өргөд тоглох сүмбэ. За. Тэгэл дамдын баава саран туяа. Ардын жүжигч гавьяат байлаа. Аль бүгдээр ингээл тойроо сууцгаал. Тэгсэн чи Баатар найруулсан. За чи тэр зогс гэл үүдэн дээр зогсоочаал. За нөгөө миний яриад өгдөг нөгөө дээр юм чи. Намайг тэгж би ч гайхаал. За би одоо ингээл юмны жишээ болгоод намайг дуудаж авчирсан юм байна доо гэл тий дотроо ингээл бодол Баатар найруулагч гоморхол. Тэгсэн чи одоо энэ харж байна уу? Нүг миний яриад энэ яг та цариг нар. Дээрэмчин байгаа шүү дээ та. Чи дээрэмчин биз дээ гэл намайг тэг чинь би тэгсэн гэл тэгсэн чи. Чи дээрэмчин биз дээ хөөш. Чи үнэ хэл гэл тэгсэн би нөгөө том найруулагч тэгэхэр чинь ингээд өөр ирэхгүй. Ингнэстэй. Тэгсэн чи нөгөө дүүл чинь ингээд дээрээс доош ингээд хараал. За өндөр төвшөө энэ саран туй гэдэг манай энэ гавьяа жүжигч энэ саран туй. Манай энэ саран туй гэдэг хүүхэн одоо 40 хүрч байгаа хгүй. Тэгээ энэ хүүхэн одоо ингээд яг одоо ингээд нэг цэвэршилтийн насны дээр Кармен гэдэг жүжигтэй байхгүй өөрөө гол дүрдэн тоглож байгаа. Тэгээ бид нар дээрэмч хайгаад олдохгүй байна. Энэ хоёр нөгөө дон хасаа дүртэй байгаа байхгүй. Одоо манай нэг ах нар байгаа байхгүй. Хоёр. Энэ хоёр бол дээрэмч биш болохгүй. Чи үнэн дээрэмч мөнгөц гэдэг. Нүүр чавга. За тэгээд болон бүтэн гээл ярьлаа юм чинь. Тэгсэн за чи хэний яг төгссөн гэсэн би сургууль төгсөөгүй л гэл. Үеийн Баатар энэ юм чинь сургууль соёл төгсөөгүй шүү дээ. Үгүй би наад чи миний одоо киноны гол дүр тоглосон. Би наад төгтөг чи өөрөө мэднэ. Тэгээ миний Баатар найруулагч намайг Зүтгүүлсэн биш. Улаан зэжээр ерөнхий найруулагч байхдаа сургууль соёл төгсөөгүй тэр нэг
Годамжаас нэг өндөр хампааныг авчираад драмын театрт оруулахдаа ингээд Кармен жүжигийн сонгодог жүжигийн гол дүрийг өгөөд ингэж тийм азтай гэдэг юм уу мэдгүй миний хувьд амьдралын минь одоо хамгийн том эргэлт болсон байхгүй юу 2000 онд. Ингэж би театрын босыг алгасан түүхтэй. Тэгээ Баатар найруулагч бол өмнөдөө миний одоо бурхан гэж би өөр бодож явдаг байхгүй юу. Тийм ээ. Энэ та усуугарын супер усын шараар гоохгүй энэ ус. За тэгээ. Энэ Японы Асахигийн бас супер усын шингэн сайн нөхдөг ус байгаа шүү. Бишээ хувь тавилан гэж их сони юм байдаг юм байлаа. Танаа найз Батмин дах чинь манай нэвтрүүлэгт ороод нөгөө нэг ховдоос орж ирээд зах орчоод захаас явахдаа буцахдаа автобусын цуусан ч тэр автобусын сууйсын хажуугаар өнгөрсөн учраас сууйсын конкурс болж байгааг мэдээд сууйс дурсан байдаг байхгүй юу? Тийм байх шүү. Тэр хувь тавилан тэр автобус хэрвээ өөр ч юм уу арт кино театр ч юм уу эсвэл өөр газараар явцсан бол тэр хүн сууйст орч чадхааргүй байсан ч юм уу мэдгүй. Та үндэсний телевизэд ороогүй сууйсаас одоо гараагүй үндэсний телевизэд ороогүй байсан бол драмын театрт орох байсан ч юм уу ч юм уу. Тэгэхээр юм болгон хувь тавилан би уялдаа холбоотой байд юм болов би бас их итгэдэг байхгүй юу? Тийм. Тэгвэл та сууйсыг төгсөөд явцсан байсан төгслөө байсан бол үндэсний телевизэд орохгүй зү. Харин таймд орохгүй зү. Тийм шүү дээ. Харин таймд орохгүй бол Баатар найруулагчтай танилцахгүй зү. Тийм шүү дээ. Тийм. Гэтэ Баатар найруулагч манад болцсон бажад болцсон хүмүүсээс Баатар найруулагчийн агууг Баатар найруулагчийн мөнгийг маш олон хүн ярьсан л да. Тэгээ тэр нь бүр одоо бүр вайрлуулаад бүр ингэ таслагдаад бүр ингэ фэйсбүүкээр итүү явуулж илээ. Тэгээ угаасаа би мэдлэлтэй тань л да. Ой миний дэг л. Гэтэ гой угаасаа гоё. Мэддэг гэсэн. Тэгэл үнэхээр тэр хүн бол агуу хүн тийм ээ. Үнэхээр таны хувьд ер нь тэр хүн яг юм тэр Баатар найруулагч би нөгөө тэгээд яг нь телевизэд анх очсон байжсан. Тэгээ нэг юм гоё алаг нүдтэй нэг гоё ах тэгээ. Гэхдээ хил амныг үцгэдэг юм. Амар хурд ярьдаг. Тэгээ явдал нь айгүй хөнгөн шингэн. Тэгээ ингээ хараад ирсэн ер нь жоо хатман талтай юм аа. Тэр нэг бас тий үеийнхэн да одоо үеийнхэн гэдэг нь таард хэлэлт парик гэж байгаа. За. Бадрууг найруулагч. За. Тухайд одоо Шизо Чимба гэж мундаг найруулагч байдаг дэлгэж байсан. Тэр ер нь тэр нэг үндэсний телевизийн радио телевизэд байгаа тэр үеийнх нь бол Баатар гэдэг хүнээс яг ер нь бишүүр гэж дөлж энэ явдаг анзаардаг байгаа байхгүй. Тэгс нэг өдөр ингэснэ. Өчи гүлэг нааш гэлтэй чи. Тэгэл нөгөө анс байхгүй юм надад. Тэр хүн дуудна гэдэг чинь намайг бол тоож харахааргүй байхгүй. Биш баярлаад яасан ингээл арчлаа гэсэн. Чи өдөр ард дэлч өдөр гэсэн. За гэдэг. Тэгээ юм хий гэл. Тэгээ би нөгөө сүмгээд бишэл. Тэгэл ингээд суудсан. Тэгээ нөгөө ах нар хооронд ингээд маазарж байгаа, ярьж байгаа юмнууд ингээд сонсож байгаа байхгүй. Зүг чих хууртал ярина. Тэгтээ гой юм ярина. Тэгээ тэр Шизо Чимба гэдэг нь бол амар тийм юу гэдгийг айхтар их уншдаг, судалдаг. Баатар гэл энийг ингээл. Та нар тэр Вуди Аллны таксист гэдэг кино үзчих мэдв. Тэгээ та нар маргааш надтай юм яриараа тэр амар сонирхолтой юм хэлж явж байна. Ууг найруулагч тэр чинь бол ингээл өөрхий мөрөнд нороо сууж байгаа чинь ингээд тэд нар чинь ингээд үеийг аягүй гоё. Ярьж байгаа үнцэн гэдэг дэлхийн юм яриа л миний мэдхгүй том ертөнц яриа л те. Тэр агуу хойлоодын том найруулагч тухайж бид нар мэдлэг муутаал байлаа шүү дээ тийм кино. Тэгээд энээс сэдэд манай Эрдэнэцгийн Бацаахан найруулагч манай Харан Тэртамт нэвтрүүлгээр дэлхийн одоо шилдэг кино гэдэг гаргаад эхэлсэн түүхтэй юм л да. Одоо Моцарт Амадоисыг гаргаж илаа. Титаникийг одоо тухайд үндэсний телевизээр Харан Тэртамтын цаг дээр гаргаж илээч гэдэг юм. Ингэж бид нар чи ер нь тухай үед ингэж өөртөө боловсрож судалж ирсэн түүхтэй байхгүй. Тэгээд тэр Баатар найруулагч намайг нэг өдөр тэгж өш өндөр гэдгсэн. Гутлын нар. Энэ үү новшин гутлаар 3 жоох хүүхдэд гутлаа шүү дээ. Гай. Тэр өндөр усны буруутай алдсан. Тэр үуч нөгөө манай бодолын дэгч бас их хүчээ авчихсан. Манай ялангуяа төмөр замын ган замын хэд маань одоо миний хар багын найзууд байхгүй. Тэгэл тэд нар маань надад тэр их чинь одоо алтан төршин цаг өдрах хайдвын төгс баяр тэр манай ганс өх тэргээд сосорчин баян мөх тэргээд. Тэгээд тэр хэд маань надад ирж чил. Энэ өндөр мүү энэ антомын гажиг. Дандаа антомын гажиг найз.
Тэгээд нөгөө хэд маань сүүлдээ гайхалтай нөгөө волейбол тоглодог спортын чинь ямар сонио харьцан муутай ямар бүдүүл хүн бэ. Энэ танаа юу мундаг найрлагч. Тэгээд би чинь нэг нь 7 хоногийн дараа Баатархаа гэсэн гүйж нөгөө найзууд маань тий баг юм барьцсан гэж ирж байгаа шүү дээ. Тэгээд ер нь их гоё тийм хүн байж. Тэгээд яг хав 96 онд үндэсний телевизэн 30 жилийн хойд зориулсан. За баярлаа. Тэгээд Баатар найрлагч нь 1996 онд өндөр наашраад анхны телевизийн 30 жилийн хойд зориулсан тийм хүннүү гэж юм кино хийх гэдэг. Би чам гол дүрт авах гэж байна. Шууд Сахлаа ургуул мэдүү гэдэг. Би итгэдэг намаагүй гэсэн чинь. Өөр хэнийг гэдэг нь авшим чамаг хэлж шүү дээ. Айгуу тий. Нэрээ юу гэсэн. Энэ ямар тэнэг гараа. Хажуудгүй. Ихгүй шүү дээ. Ямар тэнэг гараа. Нөгөө хүнд хэмэх доошоо шүү дээ. Тэгээ яг өөрхий тэл дөр бас юм да кино гэхээсээ илүү тэгээд тэгсэн миний аавд тоглоно гэдэг дамдангуй хөгчөн дамдангуй өдөржээ. Бацраа бурхан минь гээл. Тэгээ бид нар натурт гарлаа, сайхан натурт гараад манай морины одоо бишээ Дасцгийн манзрагч гэж мундаг зохиолч. Тэгээ нэг зураг мурх авалт ингээ актайхан болсон юм байгаа сте. Тэгээд яг нөгөө хүмүүс чинь баярлаа л. Ингээс нөгөө ахах нөгөө дүрсгүү зан хөдлөд тусах найрлагч яварч батарчихгүй. Одоо Батбаяр гэдэг нэг залуу байдیں۔ Одоо тусгай саламалаа найруулдаг. За. Тэг тэр нөхрийг очдог гिचгүй. Тэгсэн чинь өглөө ингээс ирсэн чинь бас хүс уурсан. Эрүү ам ингээд наалтцсан. Тагнаа наалтцсан. Баатар найруулагч дууралдаг гэж. Наад нөгөө босоод нэг татуулгалтай гэж. Сэп гэдэг агаар ороод ирсэн. Тэгсэн дээр гарч дээрээс очиж скил очиж. Дамдангуй. Тэгэл би чинь худлаа ингэ хар ирцэрсэн эрүүл болсон юм байна. Тэр гэсэн чи амраа ингээл гулгуулж. Тэгэл татсан чинь босоод ирсэн. Суудсан чи дамдангуй ажиж үзсэн. Хүс гэл авлаа шунаад. Өстө яг аав шиг нь авлаа. Гайхал ярьсан чинь дахиад чамаг ингээд төрсгүүтэй тэгэл чи болгооч. Хичиг минь хэлдэг чинь. Заал. Энээс чи намайг ааваа гэж. Аагүй тоглолцсон юм чинь кино дуусчихдаг. Ойлголоо л. Тэгэл өөрхий уран бүтээлийн эцэг хүү дамдангуй 97 оноос хойш. Баатар найрагч тэр бүтээлээрээ бас тухайн оны гоо марл энэ гэл тэр чинь цом бүргөл чигтэй. Тэгээ тэгж одоо би нэг юм мэдэж танилцаж нөхөрлөж ах トゥ явсан түүхтэй байхгүй. Ер нь тэгээд хүнд итгэсэн бол тэгээд тэр хүндээ тэр асар их одоо юу гэдгийг итгэл урамшил одоо хэлж ярьдаг, өгдөг тийм юм хүн байхгүй. Тэр нэг дөрсгөө үндэсний телевиз дотор явж байгаа дөрсгөө нөхрөөс л Монгол улсын гавьяач жүжигчдийн дотрыг л олоод харчичтэй Баатар найруулагч. Тэр үзэл шууд гол дүр мөрдөө гоомаар л авсан гэхэр чи муу бүтээл бол биш байх гэж тарах гэдэг шүү дээ. Юу ярьж тэр чинь бас муу бүтээл биш. Манай Баатар найруулагч өөр бас их түүхтэй. Өөрөө сайхан бас зодонч нөхөр. Тэгээ би одоо бүр дөрвөн мөчөөрөө ингээд зодолдож байх юм. Саяхан телевиз боллоо одоо нэрийг нэлээд яг тэр мундаг том биетэй нэг ах Федер ахтай. Дөрвөн мөчөөрөө зодолж байгаа нь хараад би нүдэндээ итгээгүй. Энэ хүн ингэж хөдөлж тэ. Хөдөлт юм байх та тэр чинь дүүж 20 гарсан залуу байгаа шүү дээ. Нөхөр бол 30 гарсан ах уу. Баатар найруулагч. Тэгээд Баатар найруулагч янзын урд хөдөлгөөнтэй. Өөрөө ч айгүй хурдан ярина. Тэгээ өөрөө нэг Украинд ингээд найруулагчийн сургууль сурж байсан. Тэгсэн Украины одоо соёлын сайд авгаа ингээд тухайн үеийн нөгөө оюутны тэр ажлуудыг үзээд байжсан. Баатар найруулагч гурвалдаан дууд шүн гэдэг нэг жүжигээр атрибик хийгээд тэгээ тэрийн тэр соёлын сайд авгаа чи яасан мундаг залуу вэ гэж бодчиход явсан юм байна л. Дараа жил нөгөө авгаа ингээд ирээд үзсэн чинь нөгөө нэг Баатар гэдэг Монголоос ирсэн нэг залуугийн нэр байдгүйг шүү. Тэр яасан гэсэн чинь нэг араб нөхөр зодоод хөөгцсөн. Тэгсэн гинэ Баатар найруулагч. Тэгсэн тэр соёлын сайд хийх гэж битгий та нар дэмий юмэр. Урлагт энэ чинь заавал байх хэвээр. Ялангуяа найруулагч.
Та яахаар тэр авиаст хөөж болд. Одоо олж бушуулж иргээд. Төмөр Украинаас ингээд Оросоос яриад Ахаад ирсэн тийм. нөгөө Баатар гэдэг хүний чи хайгаад тэр үчи амрын фэйсбүүк утас байсан юм шиг. Тэгсэн чи манай хүмүүс кино үлдэрт гэрэлтүүлэгч хийж зогсчихсон. Тэр нөгөө тийм соёлын яам амнаас өөрөө хайсаар гоолж авчираад чи одоо буц. Би хөөгдсөн шүү дээ. Битгий болоо буцаад явгаад. Тэгээ буцаж очиод амар үү. шууд үргэлжлүүлж сураад тэгээд төгсөөд. Тэгээ манай найрагч өөрөө ярьдаг гэсэн. Би тэр авгаад амар баярлдаг шүү дээ. Татьяна энэ ч үлээ нэр хэлнэ өөр юм бас тэр нэр мөрийг мэднэ. Тэгээ өөрөө ерөнхийдөө ингээд бас ярина. Ах нь бол бас дурсгүй байсан дөө. Тэгээ ер нь бол дурсгүй юм чинь тарих сэрэг гэдэг нь штэ. Гэл ярина. Мундаг юм байжээ. Мөн. Тэгэхээр бас дээр үе дээр би яг одоо сайн хэлсэн шүү дээ. Яг хүмүүсийг тэр юм хүмүүсийг ингээд хүнийг одоо тарчдаг те яг тийм. Энэ хүн бол одоо тэр хүүхэн Баатар найрагч харсан маань Баатар найрагч таныг харсан маань гэл те. Жин биш те. Тэгээд тэр хүүхэн хаавд наад тавьчих гэж хэлж штэ. Бас энэ ярьдаг штэ сүүлийн багш нар яг нөгөө хөөгдөнгүүт нь хөөгдчих ёстой энэ юм байгаа гэж авч үлдээд идэг гэдээ ярьдаг штэ манай доос. Тэгээд мэдээд идэг байхгүй тэр хөшчүүлж. Мэдгүй байх. Тэгээ одоо манай агуу багш нар байж одоо урт нассан багш нар. Тайсны ярианы техник. Тэгээ тэр манай маам хүүж одоо мундаг багш байлаа. Энэ би ч одоо хамгийн анх классрум багшийнхаа ингээд орсон юм байхгүй юу? Тэгээд сургуульд орж байсан. Очоод ганхүү гэдэг манай нэг хичээл эрхлэгч орж ирээд. За оюутнууд 11 мянган төгрөг төлбөртэй болсон манай сууйс. Нэг жилийн 11 мянга. Тэгээ гайхаад гайх байх. Өдөө очоод аавд очоод хэлэхгүй нэг амралтаараа. За манай сургууль төлбөртэй бос гэсэн манай ингэж гайхаалах шиг. Хэдэн төгрөг юм бэ гэж. 11 гэсэн чинь нөгөө чинь бараг тарихаараа савх нь алгүй юм. Амар их хөнгө байхгүй. Тэгээд гэж чинь за хүмүүс зүгээр айтайхан л угаараа мөнгө төлж сурдаг улсын сургууль гэж би л сонсоог юм байна. Өдөрч яг тийм дэс юм шиг. Тэгээд нэлээ ууралж байна. Чи юм ингэж яхаар чи хүсний дуурламар юу зэрэгтэй явчих гэдэг. Тэгэхээр нөгөө наа тэгээ хэлчихгүй нөгөө тархиар шууд ордог юм чинь. За ер нь явчаад. Ер нь тэгт болно гэж бодоод. Тэгээ зэрэгт явлаа. Тэгс нөгөө зэрэгэлцэд орсон. Мөнгө зөөгөө хөвтгээд чи яах гэж байгаа нөгөө жүжигчний мөнгө яахсан. Хамаагүй хамаг зэрэгт яваа. Тэгээ 032 дугаар ингээд хүнд даруулын албанд иржээ. Тэгсэн чинь миний багш намайг хайсан байна. Нөгөө өндөр төвшөө хайж өгöd. Мэдхгүй шүү дээ. Тэгсэн. Манай эймс шүү дээ энэ. Маск тийм. Бас багшаа цаа чи цэрэгт явчихсан шүү дээ гэдэг. Юу гэж тэгсэн юм. Цэрэгт явцсан хүн таралд байгаа гэдэг. Тэгсэн нэг өдөр л манай цэргийнхаа шууг л явчих. Нөгөө гарын тавуурын шагдаргаатай ирсэн явж гин гэл. Гайхаад энэ багшд юу гэж байгаа бол. Надад ирсэн гэж юус бодохгүй байхгүй. Энд ажилтаа кинонд зургтай юм бол очиод холоос ингээ харсан чинь мөн байна шүү. Тэгсэн ангийн багш тэр мөнгө зээгийн төвшөөгөө хаавна гэлтэй гэж чинь. Би гэдгсэн чинь нөгөө багш манай ярьж авч үнсэл. Гадаа ангийнхан маань ирсэн. За ингээл багш маань нөгөө ангийн захирагчтай юу ч ярьсан өөрхөө тэгэл явсан. Тэгсэн нөгөө ЭМС одоо манай шилтгэгийн цогоо талигаач. Энэ хэд маань ингээд над дээр эргэлдээр ирж байгаа байхгүй. Тамиг мавх ингээд барьцсан. Тэгсэн яг нөгөөх нь арай ондоо тамхи гаргаж ирээд татаад байхгүй. Туу 134-гээр нэг тамхи өрөөд ирсэн. Би урдаас нь магна гаргаж ирээ ингээд татсан нөгөөдүүд нь нүд нь ингээд намайг одоо цэрэг гэхэр нэг өөр газар орцсон л болсон юм яасан. Төд бодлого бол би тэгээд тэглээ. Хоол идэхгүй гэсэн чинь гайхаад. Нэг оюутнууд штэ. Юу хоол гэдэг. Сайн цөөвөл гэж идэхгүй. Нөгөө цэрэгт бас нэг жоо дүрсгөө нөгөө арга нь олцоод байхгүй юу? Сайн цөөвөл гэж идэхгүй чинь. Болох юм уу гэдэг чинь нэмсэн. Болноо болно гэдэг. Тэгээ нөгөө нэг хал цэргийн цөв гэдэг штэ. Тос нь ингээ гойдсон цөв гэдэгсэн. Манай нөхдүүд идлээ. Цэрэг чи ингээ дураараа ингээ хоолой цахил идчихдэг юм гэж чинь тийштэй л гэлээ. 7 хоног болгоно хагасаа гэдэг нөгөөдөөс салгаа байсан. ЭМС ядаггүй. Надтай ч юм байж тээ. Яг тэгээд нөгөө Оюутнууд л шүү дээ. оюутан л да. Ирээд нөгөө хоолой чинь идэнэ. Тэгээ нөгөө яхад бас нөгөө тараад
би ч бас нэг тодорхой нэг бас нэг сэтэртэй чагсаалан дараа хүн ахлах төр үзэл. Өөрөө тусдаа өрөөтэй шүү дээ. За тий. Тий. Тэгээ өөрөө нэг тусдаа өрөө мөрөнд амьдэрдэг болохоор тэгээ нэг офицер байхгүй синхийг нь харуулж байгаа нөгөө ангир гоо оролцдог. Одоо бурхан нэг ангийнхаа маань нөгөө 32-ын маань хараад энэ чи яасан би бодох үед тухайн үед бас цаг бас тэгээд тийм байсан шүү. Тэгээ за төвшөөгөө хоол манай нэвтрүүлэгчдээ сайхан идэж уугаад мэддэг. Яг тэр хоёр ах тий. Бажи юу яана. Бажи алтын мөнхийн хамтран ажиллагч PC Mall. За PC Mall та бүхэн электрон бараа нэгтлгүүр тэгээд та Apple, Samsung, Huawei Honor-ийн бодоо бүх гар утсуудыг аль бис нэгтэйгээр ууштай лизингээр авах боломжтой. Тэгээд мэдээж iPhone өнөөдөр би та бүхэнд танилцуулсан iPhone-ыг бол бүгдээрээ хэлэлцгүй мэднэ. iPhone 16-нууд бүгдээрээ байгаа. Дээрээс нь хамгийн баталгаатай 2 жилийн одоо дидсэн үнийг зөндөд хэлсэндээ бид ихтэй дидсэн авах юм бол үйлдвэрээс нэг одоо өндгөө одоо солих хөл тэ. Дахиад PC Mall бас дахиад дээрээс та бүхэнд бас давхар юу өгдөг. Тэгм бол баталгаатай газраас гар утсыг авах гэдэг маань ямар нэгэн үйлдвэрийг асуудах юм бол хуулиас буцаад яаж чадахгүй. Баталгаатай газар буцаж очиод солих боломжтой. Тэгэхээр энэ л өөрөө хамгийн давуу тал. Тэгээ баталгаатай газраас бол бүх юмнуудыг бол баталгаагаар авч байгаа. Тэгээд электрон барааны ихтлгүүр PC Mall-аас та бүхэн бүх хэд төрний хэлсэн гар утсуудыг аль бис нэгтэйгээр урьдчилгаагүй лизинг авах боломжтой шүү гэх юм байна. Монгол дахь албан ёсны дистрибьютор PC Mall. Тийм. Тэгээд Мумбажи алтын ивентийг чи Японы Асакигийн Суперос тэгээд та хэрвээ спортоор хичээлдэг бол та хэрвээ шингийн хэлдэг бол та хэрвээ Google-д асгал хийдэг бол шингэн нөхөхөд хамгийн тохиромжтой уснуудын нэг шүү. Тэгээд бүх төрлийн амин дэмийг агуулсан. За тэгээд бүх төрлийн тайлбар нөгөө мөн бүх худалдааны төвүүд супермаркет GS25 C-ийн салбаруудаар худалдаалж байгаа. Тэгэхээр хэрглэж дадсан хүн нэг хэрглэсэн хүн бол хизээж дахин татгалздаг уу? Хэрглэж үзээгүй бол танд Японы Асакигийн бүтээгдэхүүнийг Суперосыг санал болгож байна. Биеийн шингэн түргэн хугацаанд нөхөн. Илчлэг бага, дөрвөн төрлийн эрдэс бодис, наршсан үед болон спортоор хичээлэх үед биеийн шингэнийг нөхөж ангаана. Өдөр бүр цангаагаа тайл. Суперос. Төвшөөх ер нь араантай ч хүн, харангаттай ч хүн ер нь хаа газараа ер нь нөө чанар чансаа дэхэл Бүч нууч. дээгүүр л яваад байж. Одоо харин тийм юм шүү. Цэрэгт очиод хүртэл жаавалж байгаа чинь яаж ч уцыг байхгүй л таа. Гэ одоо бас яриул одоо тэгэл дандаа буруудчих гээд ах юм аа. Манай ихнэр загсан штэ уг нь одоо ти хамаагүй яриараа л гэсэн штэ. Тэр яг нь зөөлчлээд ярил юу юм гэхээс таа. Таад сүүст орлоо штэ. Сүүст оронгууд сүүст чинь басад тухайн үед басад үзээтэй байх нэр байгаа штэ да. Ер нь уусаа тэр курс чинь амар байх гэж хэлж байгаа штэ. Амби бизнес муу талерч нэг дурсчээ. Дөнгөж оюутны байранд орчоод. Яа сойсоо өдөөний хөвгт. Оюутны байранд л орно үстэй. Тэгсэн чи шөнө коридорт уаа гэж явчлаа шүү. Тэм манай өрөөнд сумья жоо гэдэг манай анги. Балдоржин сумья жоо гэдэг. Бид хоёр нэг өөр ойлгоно. Өрөөнд хөвчихсэн чинь л. Энд хэм байна 200-аас нүдчээ. Тэгснэ тэр хаалганууд нь яасан ч хэвэр байсан л нэг мөрлөхөд пид тэгээд ингэж онгоод гарч ингэ пид гэл ингэ онгоод ингэ харсан нөгөө коридорын гэрэл манай өөрөө харахгүй байгаа шүү дээ. Терминаторын нэг дүрс ингэ сүүдэр ингэ байдаг ш. Тэр шиг юм ингэ харагдаж гайгаал босоод ирэхтэй би чинь. Хоёулаа вандагтайгаа байгаа шүү дээ. Сумья чимээгүй л гэдгсэн юм. Юу чимээх нөгөө хаалган ороод ирсэн. Галзал босоод гисэн гэрэл тас гэж онгосон нэг юм. Нүнэн гол гал гэсэн. Нөгөө манай жүжигчин гэсэн юм гэж. Хиний ангийн гал гэсэн чинь. Найдан дөрж гал гэсэн. Надад чи хаанаас ирсэн гэсэн.
Би нөгөө гэдэг нөгөө өвчөө хөдлөд нөгөө цэрэг салгачаад ирсэн юм чинь. Чод юу гэдэг барай. За өчөө тавьчих. Кино дараа 3 дахь хүрсээд амби. Тэгсэн нөгөө би өөрөө юу гэдэл орчих чинь. Нөгөө хүн ингээ те гоё танилцгаад хичээлээд орж ирж байгаа би тухай тэгж л ойлгож байгаа байхгүй. Тэгээ би өөрөө ингээ төвцсөн юм шиг санагдаа. Айгу шокнд ороод. Тэмэг царайлаад уучлаарай. Ахаа гэхэд зү найзаа гэхэд зү 3 дахь хүрсэн. За тэгээ ах уу талигч маань өөрхий бас тэр олон жил тэгээд гингүү сайхан хөрсөө. Тэгээ оюутны ярин цогтой ингээд жаргал зовлонгоо хуваалцчих. Тэгээ энэ Батманд чинь дээр намайг ярьсан ер нь шүү дээ. Одоо надаар хоол хийж намайг нэлээ ярьсан хүмүүсийг хариугаа авчдаг чинь билүү. Тэгээ Батманд амби талигч амби бид хэдийн тэр нэг айлын балкон дээрээс мах тэр бууз хулгай идэх чинь үнэн штэ. Үнэн. Тэр үлсгэлэндөө биш байхгүй да. Үлэн биш. Дүрсгүүтэй л байгаа царайн тэр байхгүй да. Тэгээд тэр нэг хөлдөө сонгон мөнгөн Хөлдөө төмс. төмс бишээ сонгон байхгүй. Тэр чинь заримдаа бороо зүгөө хэрэг юм. Батны чи намайг эндээс хадсан гэдэг нь харин үн шүү. Яг эндээс хадсдгийг нөхөр. Тэгээд орилоо зүгээр доороо яж аваад нохчихсан чинь ардл хит авч шүү нуруу. Иргэ арсан чинь манай байрны оюун батгын нэг цагтаа байдаг байхгүй. Тэр үчин цагдаач бүгд бүдүүн бороход гэдэг. Тэрүүр намайг нүдэд болдгоо. Би хэл. Уу оюун батгаа энийг нүдэж энэ мөч хэлсэн шүү дээ гэсэн чинь бити хуцаа чи дандаа үн гэд намайг нүдэд идэв. Тэгээ би Батманд мангар дооргоо үрээд. Чавтаа дуурахгүй чи. Нөгөө ч үнгчүүл яваад. Тэгээ яхаа нэг өдөр амби багийн маань гор. Үлсээ болтго. Яач вэ? Ингээд гэр орон мөнгө төгрөг олно. Тэрийг шал ондоо юм зараа тэгээд тэрийг дуусгах чинь хүн айл дуусгах чинь. Тэгээ 3 хоног маань үлсгэлэн байх чинь нөхөд шүү дээ. Тэгсэн чинь амби тэгж чинь хөш. Тэгээ 2 за хэдийн ч 20 хэдийн алтаагийн өрөөнд мах ирсэн байна. Арангахаас. Очиг. Тэгэл нөгөө балконоор ингээд дамжаад явдаг байхгүй. Тэгсэн амби очиж ингээд гаццсан. Гэрэлтэй цогт тэр. Яаваа гэсэн чинь наашраа гэдэг. Тэгээ нөгөө тэн ингээд зүгүүдэд очсон чинь өө шалаар дүүрэн 500-ын дэвшил фивдчих. Тэ бурхан минь. Тэгэл сүс гараач юм чинь. Яах вэ гэдэг. Яаж ороод 1000-ыг авчихлаа гэдэг. Тэгээ нэг авсан шүү дээ тэр 1000 төгрөг айгүй их мөнгө шүү дээ тэр үед. 1000 бол юм болох уу? Тэр чинь бас 7 хоног өмнө авчих шүү дээ 1000. Тийм лөө. Тийм шүү дээ. 93 4 онд чинь. Ус юм л да. 93. Талах гэсэн юу лээ? 150 төгрөг. Талах 150 төгрөг. Тийм. Тэгэхээр 1000 ч бас их юм аа. За их юм аа. Тэгээ 7 хоногийн өмс чи юу юм бэ зүгээр бас мултарч जैन те. 500-ын дэвсэр гарсан байсан гэхээр ч мөнгөний шанс дэш явцсан байсан юм. 10,000 гараг байсан шүү дээ. 1000 гарсан байсан юм уу? Тэг 1000 бол байсан шүү дээ. 1000. Тий. 5000 л байсан. Тэгээд тэр 1000 төгрөгийг аваад бидэд. Бас тэгээд нэг багшин дэдмэд ороод 200-ын барийн жилдээ олгоод өгдөөд тансагла маргааш нэг алтаагч нар очиж өмнөө хэлээд. Алтаагч яасан гэсэн. Та ингээ мөнгөө шалан дээр унгацсан байсан. Тэгээд 1000-ыг авцсан. Хэвээ балиар муусан юмнууд зүгээр гээд уурлаа. Тэгээд яах вэ ингээ цайрж байгаа байхгүй. Тэрийг хэлж штэ гэдэг гоё юм дээ. Тэгээ хэлнэ штэ. Тэгсэн манай амбигийн тэгээд 2 жил 3 жилийн дараа бас нэг манай талигч амбигийн нэг найз нэр багна гэдэг зал. Оо нэг юм гоо. Би хатахгүй зал. Амбигийн дөрөв өртөө гэж чинь. Манай өнгөд үннээ гэж байгаа нэг гинэн байхгүй юу те. Анаас нь амар хурдад 18 төгрөг. Яа төлнө гэсэн чинь нөгөө чинь. Аа тийм үү. Өөрөөсөө яг 1000-ын дэвсгэрт нэг боодлого гарсан. Маа. Наакар өөрөө дараа тэгээд таад хоол ундаа сайн хахаар битээ тэгээд харигтаарсан марсан дурч. Би бүр ингээд 100,000 төгрөг. Тийм 100,000. Бүр нүд орой дээр гараад. Тэг чи манай нэг жилийн төлбөр 91,000 төгрөг шүү дээ. Нэг жилийн төлбөр 90,000 төгрөг. Тэр үстэй. Тий. 11,000 багт бид нөгөө цэрэгт явсан биз дээ. Дараа нь 45,000 болоод тэгээ 90,000 болсон байхгүй юу? Сонирн байгаас тэгээд багуна гэдэг одоо би нэрийг бас сайн санаж байна. Тэгээд тэр амби тим одоо бас гоё хүний хайрыг татчихдаг, хүнтэй гоё нөхрөлдөг.
тийм мундаг залуу байжээ гэж. Одоо бас мүүлэгддэг штэ. Тэр мөнгө ихтэй шоудах юм дуусахгүй шүү дээ, тий? Шоуд бол харин хурдан дуусах хаа. Орон дорой шүү. Дараа гэж нэг хэсэгтэй бол сайхан шоу. Нэг хэсэгтэй тий. Нэг хэсэгтэй бол. Тэгээд тэр чинь бас учиртай шоуд штэ. Тэр тухайн үед нь чинь бас хүнсээ ингээ базаачих нь тийм ээ. Тийм. Тэгээ би ч нөгөө цэргээс халагдсан ер нь л нөгөө ангид очиж ирэхлээ штэ. Хэдэн тогооч могоос нуртаа. Тэгээ хэдэн нөгөө доотлын нөгөө ажил мэжлээ өгсөн дүүнэр мүнэртээ одоо миний ажлыг авсан цогтой ирээд нэг залуу бий. Тэр мөрөн дээр очиж ирэхлэн. Тэгээ жанр чинь хамгийн гол нь одоо энэ дээр яг одоо зэвсэг түчин биш шүү. Тухайд ардын зэрэг байсан шүү гэж хэлж байгаад ярихгүй бол тий. Тэгээ над нэг манай тэр дүү ямааны нэг юм голоо зөвхөл. За. Тэгтээ тургай. Тэг нэг 7-8 ил татгаар боловч гэд бодохгүй. 90-д онд шүү дээ. Нөгөө тийч аваад одоо аглог идэт баатар хөвдөд л. За орой хичээлээ тарж ирж байгаа. Сайхан чамд идээ гэл. Хичээлээр сууснаа мах удагдаа болдог. Үлдсэн л тий. Тэгээд явах уу гэлтгсэн. Хичээл тарлаа яаж зах мэрэгжлийн хичээл орсон. Дөнгөж тарсан зүгээр гурвал год усрал байрлуугаа Google орсон 0 мах нөрч. Тэгээд чацсан юм шүү дээ. Тэг өрөөнд ороод ингэсэн. Байхгүй мах. Юу вэ гэл. Үнрээр нь хөөгөл хамгийн мохрын өөр намби байдаг байхгүй. Онгол гсэн чинь манай хөө зүгээр найрлж нөгөө ойд нэр идтэй. Оо төвшөө. Маа хойч тавьсан. Үндэ дараа. Тэг яах чимээг нөгөөдгөл ингэж идээд нэг ийм л юм оногдсон. Тэгээд хов зайдгаа илрэл иддэг. Тийм л байсан да. Үнээр ба. Дорна авч. Олоод авч чадчих юм дээ. Тэгээ яг энэ чим одоо бас бидний үед одоо яг л бүгдээрээ л тийм байсан доо энэ бүхэл одоо салбарын одоо оюутнууд тий бүхэл байрны оюутнууд энийг бол ярих байх. Сууж дээр л одоо ингээ файлч одоо ярьдаг болохоос яг орж байгаа хүмүүс тийм болох хэрэгтэй. Ах нь одоо таараас бас нэг хаваасаа гой гэж бодож байгаа энэ суусын одоо нэг ийм явган одоо юу гэдэг энэ яриад одоо ингээд бас таарчих гэдэг хаах хэрэгтэй шүү тий. Ер нь бол одоо ярихаар бол зөндөө тийм юмуд байдаг шүү дээ. Би бол одоо театраа ярих их дуртай. Тийм. Нөгөө таны театрын үг яриулъягээд хоош шидэдсэн тэр аахгүй. Гурлаа сайхан театрын одоо сайхан. Үгүй тийм гэхдээ саяны яг төвшөөхийн өмнө өнөөдөр хүн болгоно энэ чинь нөгөө яг саяны хэлдэг байхгүй. Манай нэвтрүүлд орж байгаа хүмүүсүүд яатчих ингээд жүжигчд дуучид ингээд тэр голцоо багийнхаа ярьж байгаа. Тэрнээс яг бүх сургууль адилхан шүү дээ. Мөс байна уу, сүйс байна уу, тийс байна уу, цэргийн сургууль байна уу, тэр ангаах байна уу, яг л адилхан байхгүй. Нэг амар өөр байсан ганцхан сүйсгэн болдгоо чив шиг нэг одоо нэг юм төлөөд байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ. Нийгмийн тийм чи яах юм угсаа өдөн зэлмэн байсан үнэн тий. Тэгэхээр чи хоол унд болдохгүй шүү дээ. Ямар ч оюутан өсөж байгаа 30 дугаар дэлгүүр биш дээ одоо энэ Арслантай бүрний одоо цэцэн ангаа гэдэг нэг өндөр байшин болцсон байна. Тэр чинь нэг давхар дэлгүүрээс бидний оюутан байх үед за нэг талах үе вэ тэгээ нэг борд авс үйдэг шүү дээ. Шороотой борд авсгаа зурд тэгээ сонгон өөр юу ч байхгүй шүү дээ. Яг үнэн хэлэхэд. тийм. Тэгээд энд манаач гэдэг худалдагч хүүхэн тэгэл өдөр за талахын руу тэгээ талхан дээр ингэ препар гэдэг юм дуусна. Хаа нэг мах сүрэн тэгэл өөр юм байхгүй. Тийм л байсан шүү дээ. Гүмөр одоо бид нар ч одоо та хэдээс бүр ахаар сүүлийн оюутнууд гэхэд бас нэг 99 оны оюутнууд шүү дээ. Тэгэхэд л 99 онд л одоо эмсиг л орж ингүүт нь яг дэс эмсиг чинь суулаас нь шоудос руу тавьж тасраад гарцсан гэдэгтэй. Тэгэхэд эмсиг төрлөө төжингөл 99 онд л гэсэн үг шүү дээ. Бас дууж муулдаг болцсон тийч өөр юм бас тий. Тэгэхэд л төжингөө нэг бууз олж идчих гэлээ битэр бууз юу хайгаа ганц хайгаад яваад идэг л ус. Тэгэхэд тийм л идбэг бас байдгүй байсан юм да тий. Тэгэхээр утгаар ч бас тэр чи бас сүүл рүү орцсон багт л одоо ч тэгэхээр ч бас би буруу санааг бол нэг үг байдаг л хуульч манай хуульчнаас нараас хэлэх баг. Шинэ хуулиар хуучин юуг шалгаж болдгоо гэлөө. Нэг тийм үг байдаг ш. Тэр шиг одоогийн нөхцөл байдлаар 20-30 жилийн өмнөхийг шүүгээд авах бодохгүй байхгүй. Яг тэр үедээ л за яг үн тийм шүү дээ. Тийм. Тэр үед хугацаанд дууссан асуудлаа гэж юу? Хууль зөвшөө. Тэр үед одоогийн сэтгүүгээр тэр үеийг угаасаа ойлгохгүй бодож болохгүй. Жишээ нь 2000 оны их үеэр яг байрнуудын дундуур явна гэдэг бол яг өндөө цаазын давтсан дээрээс явж байгаа ялгаагүй байсан шүү дээ. Аль орчноос хэн дуудаж яачих бол гэдэг.
Одоо бол тийм хаанч байхгүй сайхан айдасгүй юм шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тухайн үеийн имийг одоогоор шүүгээд ах нь бас нэгдүгээр тутахгүй. Харин одоо тийм байх юм бол Тэр бол болохгүй. гурван шааж болох гэсэн. Тэгэхээр тэр үед таныг дуудах юм болохгүй бах тийм. Байхгүй байхгүй. Төшөөхөө Тэр 95 таа гин том бас биз үү? байж дээ чи бас тэгээд андор зиндөр дуудах. Андар зиндөж доодох юм дээ. Тийм. За төвшөөхөн таны ярилцлагуудыг би нөгөө түрүүн хэлжсэн чинь та яагаад ер нь энэ тайз болон киноны гэж ингэж их зааглаад ангилаад идэв. Би ер нь ингэж их одоо юу гэдэг киноны жүжигчин, тайзны жүжигчин ингэж их ангилж байгаа хүн одоо юу танаас салбараас би агуулдаг зөв таныг л харж байна. За яг л одоо нөгөө түрүү ярьсан хүнээ л дурсахгүй болохгүй. Баатар гэдэг тэр аав хүн. Баатар гэж тэр агуу хүн миний тархинд маш их юм хийж үлдээсэн юм байна. Тий. А кинонд явахгүй биш би ч бас кинонд явахгүй яах вэ тий. Бас гадны одоо 6 кинонд очиод тоглолцсон хүн байхгүй дээ. Аах 2000 оны ихэр. Тэгээд би ч одоо өдрийн $1000 цалинтай Казахстаны кинонд очиод тоглож байлаа. Оолайт. Тэр Орос улсаас Якутын Тайна Чингисхана гэж кинонд чинь очиж өдрийн $400 очиж гэрээтэй очиод тэгээ хамгийн анхны зураг ингээ Монгол жүжигчний зураг аавна гэдэг. Тэгээд нөгөө яг ихний зураг мотор стоп гэж дуусаад алга ташаад ингээд жүжигчтэй гэдэг байхгүй. Орой нөгөө сайд дуудчих нөгөө тэр Якутын соёлын сайд Андре Борисов төвшөө би чамтай хэдэн төгрөг гэрээ хийсэн гэсэн $400 нэг өдрийн. Би чинийхэд нэг нугууллаа 800 болголоо. Баярлалаа. Явж амар гэлт. Тэгжсэн. Тэгээд тэр жүжигчний үнэлж байгаа үнэлэмж ямар байна те? Гоё байхгүй. Тэр Казахстанд ингээд зураг авчихад энд гал гарч чахад нөгөө найруулагч нь бууд ирээд хэлж байгаа. Жүжигчтэй аваад замынхаа нөгөө тал руу гараарай. Тэр камер техник аваарай гэж хэлж болно шүү дээ. А манайхан бол тэр камер техник хой өндөр түвшин тэр хөл зөөрөө гэж айгуул хэлнэ. А тэр жүжигчтэй аваад ийшээ гараарай. Тэр камер техник дараа 2 дугаар асуудал гэж. Эндээс юу ойлгох гээд байна гэхээр энэ жүжигчин хүн ямар одоо үн цэнтэй юм бэ гэдгийг л хэлээд байгаа юм л да. Тэгээд ирсэн ирээд бас ганц хоёр кинонд ингээд явсан. Тэгээд яг хав би нэг юм бодсон л да. Баатар найруулагч хэлсэн тэр бодол маань тэр хэлсэн л бодож байгаа. Төвшөө. Ер нь жүжигчин хүн бол нэг л юмд өмч байхад болох юм байна. Тийм ээ. Тэнч очиж кино гэдэг энэ ч одоо хошуу урлагийн салбар гэдэг. Тэнч очиод ингээд маазраад ингээд алиалаад хогийн тантам болын шүү гэж энэ үг хэлсэн байна. Тэгээ энэ бол миний одоо сэтгэл юу гэдэг айхтар туссан л байна. Тийм ч учраас түүнээс биш анхгол бол жүжигчин болё гэдэг бодол маань 5 дугаар ангид ерөөсөө кино үзэл жүжигчин болё гэсэн бодол төрсөн шүү дээ. Бид мартахгүй гэдэг киноны тэр Аюуш Баатрыг хараад энэ ямар гол 3 удаа үзэж байгаа кино. Жүжигчин гэж ямар мэрэгжил байт юм бол судлаад ингээл явсараа байгаа л ерөөсөө энэ мэрэгжилтэд дурлаа л тий. Тэгээ ирсэн чинь манай тэр багш л одоо зааж л дээ. Энэ жүжигчний ангид орж байгаа улсууд бол тайзны жүжиглэлт нэг номер. Кино камерын өмнө, дурангийн өмнө гэж ерөөс зааж эхлэх байхгүй. Тайзаа зааж. Тайзан дээр тэр дүрийн шугам, дүрийн үр тэр нэвтрэн гарах үйлдэмэл одоо мэрэгжлийн хэлбэрүүд шүү дээ. Эдний чинь ингээд нэг орсоор нь хэлээд монголоор нь хөрвүүлээд ингээ ой танд нь ортол ингээд хилээд өгчхөөр жүжигч хүн өөр ирэхгүй одоо тэр оюутан сонирхолч улам ингээд барьж авах гэж тэмүүлж ингээд явд юм л да. Тэгээ тэр нь ингээд юу гэдэг нөлөөсөн юм яасан. Ерөөсөө миний амьдрах байх ёстой газар бол тайз юм байна. Тэрэндээ батнот итгээд явсан хүн чинь яг нэг хөөгдөд сэтгэл санаагаар унаалтай. Ингээд байж л нөгөө Баатар найруулагч маань намайг тайзан дээр аваад ирэхээр би одоо энэ тайзан дээр би үнэнч байхгүй бол яа хин үнэнч байх юм бэ? Тийм учраас би одоо өөртөө өгсөн андгаа байдсан шүү дээ. Би энэ театрт одоо босоогоор орж ирсэн хөндлөнгөөрөө гарнаа л гэдэг юм бодол өгдөө. Хөндлөнгөөр гэдэг та нар маань тайзан дээрээс ингэж мөнгөлж гарна гэж битээ бодор. Яг мэдээж нөгөө
ингээд нэг ер хүн байна нэг л өдөр хэвдэн штэ. Тэр үедээ л би ингээ явъя даа л гэсэн. Ойлгоцсон надад ч ойлгоцсон. Би тэрээс юм асуусан. Нөгөө кино гэсэн монголчуудын 90-ад он гараад нөгөө кино зодор төр кинонод орж ирээд мөн болоод тань бүслэг юм хэдүүд орчихсон. Юг хонголтон хэдүүд орчихсон. Хонголтон хатууд бас алжсэн шүү дээ. Улаанбаатар хотод зүгээр. Хүүхэд байсан дээ энэ шилэг мэлдэндээ мэдрэг нутаа шиг баах ийсмэлсэн гэдэг юм оёол хийгээд өсчээд Өндөр өсөлтөг бол одоо тий энэ хонгордоныг ярихын өмнө би ч одоо Эрдэнэтэд байсан. Тэгээ Эрдэнэтийн цэргийн ангийн одоо тий говьлд тэгсэн манай нэг найз секцэнд явъя гэж. За тэгээд одоо Эрдэнэбаатар гэж чөтөөгийн Орос эрхэ гэдэг юм да чөтөөгийнхаа. Орос эрхэ тэр яг ингээ тохооны хэлэлсүүд ингээ ирэхгүй. Тэгээ нөгөө хүмүүс жудогийн секцэнд ор би нэг боксын секцэнд орчлоо нэг өндөр бас нэг тий тургай. Тэгсэн нэг гой нэг юм аваарч ш. Батулга энэ юу хүүхдийн гэлдэг чинь. Энэ манай энэ одоо 5 дугаар ангийн хүүхд наа чинь. 5 дугаар ангийн гэлдэг тий гэдгсэн чинь. Энэ энд байхгүй их наваа чихтэд ингээд нөгөө боксоос нь аваа гарчлаа. Нэг том заал руу орсон. За чи энд ингээд маргаашаас юу мууга ийм юм сойл бол гэсэн борх багш нөгөө шарав жамцсан ээж. За сагч юм болох. Бүш волейбол. Волейбол ч болох. Волейбол юм багш. Тий. Тамирчин штэ. Тий. Тэгээ шарваагаа харсан чи шарваа авсныг тэнцэн нэг асуултын тэмдэг шиг нөхөр. Хоёр энийг яг хоёулаа хараад. Тэгээ хоёулаа 5 дугаар ангиас ингэ найзлаад хоёулаа. Тэр чинь. асуултыг гэдэг. Тий. Тэгээ яах вэ нөгөө Шараач одоо ч тийм штэ. Тийм штэ. Асуулт юм шиг ингээд. Хог заяа тэгээд намайг ингээд явуулна. Тэгэл нөгөөхөд нөхөрлөл одоо ингээд бас холоо хөрн ингээд байж гин. Дүнгийн үртэл би ярьлаа л. Загсан төс нуруу татчлаа гэсэн юм чинь. Нөхөр одоо энэ загсны хоббит айхтар хоббит болцсон байх шүү манай шар. Тэгээд тэр боргоогч манайг волейболын секцэнд оруулаад би чи волейбол дучиргүй дуртай болоод тэгтээ нөгөө харуугаас нөгөө жүжигчин гэдэг юм чинь энд байсан учраас байсан болохоор тий. Волейболта дургүй бас тэгэл зүхтэн таслан гэл янз янз л явсан та. Тийм. Волейбол ч болох шахс юм байна. Шахс. Тэгээд нөгөө ганц амын дүрнээ чинь та волейбол хийхдээ биш үү? Найзууд одоо тийм. Хийхдээ биш тий. Мегмарын мөнхтөр гэж дээ мундаг волейболч юм байлаа шүү дээ. Хар залуудаа нас орсон юм аа. 2 м өндөртэй гачин гой залуу тэгээд. Ерөөсөө тэр найзгаа л ингэж би чи спорт ордон бүр дөрөгтлөх ганцаараа ойрлоод сууж яадаг л байлаа. Хонголдоо яасан гинэ тэгээд. Тэгээ яг хонголдоо үзэж байгаа нөгөө жүжигчин болоод тэгээд нөгөө шарва марвараа орчлоо шүү дээ. Тэгээд нэрнгэсээ тэр хүмүүс яг нэг өндөр өсөлтөг болдог гэдэг нэрнгэсээ ийсмсийг л боддог шүү дээ. Өөрөө оюун. Тэр үу чинь юм хөлөө яад ингэдэг машин байлаа шүү дээ. Тэгэл ер нь мэдгүй хараагийн гарын төвтэй юм эсвэл аавын ман тэр хүмүүжүүлсэн юм хийн. Одоо энийг бол ингээд зүгээр болохгүй ингээд дундуур нь ингээд амын ангалгаа илсийгээд буцааж оёод. Тэгээ энэ дээр нь ингээд бүч хийж байгаа ингээд өчтдөг байхгүй юу. Тэгэл гүүн харайна. Тэгээ нөгөө гараашин дээр үрчин гүүн өвчтэй байсан. Тэгээ тийм их нөгөө хүүхдүүдийг яг тийм амар тийм юут болчихсон тэр үеийн кинонууд одоо тэр Брюс Ли, Джеки Чан, Чак Норрис одоо тэр чинь нөгөө зодонтой кинонууд нинжа тэр төлөвлөрийн нинжа дор манай хоёрыг чи бичсэн юуны нинжа гэдэг лээ. Модны нинжа гэдэг чинь. Тийм. Надын нинжа усны нинжа гэдэг. Тэр чинь бас хүүхдүүдийг ингээд нөгөө зодоо модоо хийх гэдэг гэл өөрөлт мөрд авдаг болдог ингээд нэг нийгмийн ингээд бүгд ингээд юу болгочтой байж байгаа тийм. Нэг зүйл жих модчогч гараад ирсэн байж байгаа шиг тийм. За одоо нөгөө энэ болохоор би нөгөө үзэгчийн юмар асууж байгаа асуулт. Тэгээд би одоо урлаг нөгөө дуучин биш, жүжигчин биш тийм учраас драмын театр гэдэг одоо манай нэвтрүүлэгт орж исэн агуулсан жүжигчдээс драмын театраас орсон гарсан нөгөө гарахтаа хүртэл айж одоо ингэж гардаг тийм их хүндлэлтэй газар гэж би ойлгоод байна. Яг драмын театр одоо жишээ нь юу гэж сумар чимдээ яг ямар байгууллага гэдээ асуухаар амар утгагүй асуулт болох гээд байгаа. За би шууд хэлчихв. Яг тиймэрхүү юм асуух гээд. Яг зүгээр энэ театроор минь дамжиж гарсан маш олон хүмүүс би одоо маш олон одоо олонний танил олон одоо авиац бол авсан хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх нь муулаад байдаг юм би ерөөс ойлгохгүй. За. Яах вэ энэ чинь бас Монголын урлаг чи өнөөдөр бол бас арай ондоо төвшөнд очичихсан байх шүү.
та хэд гавьяач би бас гайж байгаад байгаа байхгүй. Тэ? Тухайн үед одоо театраар дамжиж хүн болцоод жүжигчний мэргэжлийн учрыг ойлгочоод энүүгээрээ хоол олж иж болох юм байна гэж бодож явсан хүмүүс ч би бас магтаж одоо тэрийг бахархаж ярьдаг ч хүмүүс байна. Энэ театраар дамжсан бол энийг битгий юм уулаач. Ер нь үстэй хүн одоо төрсөн буураа эргэж нулимдгүй шүү дээ. Энэ үгийг одоо хэлэх хэрэгтэй баг. Тэ? Тэгэхээр манай дурсан хүмүүсээс бол муужсан бол байхгүй хаа. Харин яг одоо байхгүй баг. Тийм. Муулаад явдаг хүмүүс байна. Байгаа бах тийм. Ганц нэг мэдээж. Театрт одоо яг тэр хүн ингээд мөнгөтэй төгрөгтэй болж болно. Амжилт алдар нэр болж болно. Яа театрыг ядуу жоохон цалингаар яаж амьдрдгийг тэргээл ярьдаг усад байгаад идэг байхгүй. Тех тусам нь чинь одоо ингээд бас нэг хүн шүд зөөх юм гарын шүү. Яг хаа зөвхөн өнөөдөр манай театр бол 94 жилийн түүхтэй. Тэмээ мэргэжлийн урлагийн ууган байгууллага. Энэ 94 жилийн түүхэнд бол маш олон уран бүтээлчдийг төрүүлж гаргасан. Тийм биз? Тийм. Өнөөдөр бас цаг ондоо болчих. Үзэгчд маань юм гоё үздэг болчих. Ялангуяа театрыг. Тийм. Театр түрүү одоо та хоёр маань бас тоглоом шоглон болгож байсан. Үнэн. Театрт ямар ч хүн орж ирээд өөр ингэсэн юмыг аваад ойлгоод гардаг шүү. Ямар нэгэн үнцгийг шүүрээд авдаг шүү те. Тэгээ энэ л бидний одоо хамгийн гол одоо юу байхгүй чухал зүйл байхгүй үнц зүйл нэг байхгүй. Тэгээд энэ театр бол мөнгөд орших ёстой. Мөнгөд орсоор байна. Тэнд бол нөгөө нэг жүжигчнэр дотоод зарим нэг одоо хүмүүс хэлжсэн. Энэ театрт Атело тоглох хүн алга гэдэг. Тэр надад бол инээдтэй санагдаж байсан. Гүдээ жүжигч хүн бол одоо юуг тоглох ёстой юм байна. Харин тэр жүжигчний сэтгэл, зүтгэл, итгэл нь хэрэг байна гэдэг л чухал байхгүй юу? Тий. Итгэл, зүтгэл, сэтгэл гур байхгүй бол 1000 Атело болох гэж чадахгүй шүү. Наадхан дээр чинь нөгөө нэг хүн тэр юуг нь хүнддэг чинь гэхдээ яг үндэ яг урлагтай үнэхээр бус гэхдээ гараа явсан хүмүүсийг урлагт хайргүй гэж хэлэх нь хайшин. Гэхдээ бүр ингээд зарчим дээр үлдсэн л яг театртаа ажиллаад байна. Яа гэх юм бол яг энэ сайн нөгөө театрын цалингаа нэмүүлээ гэдэг ажил аял зарсан ч ерөөсө 2 жилийн өмнө үйл явдал шүү дээ. Сайттайгаа тулаад сайд нэмэхээр боллоо гэж амлалдаг бүр өстө драмын жүжиг шиг юм болоод байсан тийм үү. Тэгэхээр тэр угаасаа цалин хангамжийг тухайн үед сонссон чинь нэрэ манай энэ алдарт нүч ийм цалин аваад яаж амьдрдаг юм бэ гэж бодож ирсэн жүжигч надад ч байна. Тэгэхээр яалч одоо тэнд бас ийм цорилт байгаад байгаа байхгүй. Урлагтай хайртай, театртай хайртай гэсэн мэтлээсээ. Ерөөсөө энэ театрт урлаг тайртай улсууд чинь дуртай мэрэгжил нөгөө нэг те. Тэр дуртай гэдэг сэтгэлтэй хайртай гэдэг утгаараа л явдаг юм шүү дээ. Цалин бол яах юм бэ? Хэрэглээл одоо болоод өнгөрч байгаа шүү дээ. Одоо яг мэдээж ингээд нөгөө 2 жилийн өмнө одоо юу нөх 764 мянган цалинтай байсан. Тэгэл одоо 50% нэмэгдсэн, одоо ингээд нэмэгдсэн. Одоо бас 2 сая гаруй төгрөг болчихж одоо цалин маань. Тэн дээр ч одоо нөгөө ур чадварын нэмэгдэл ингээд тийм үү? Байгууллагын ингээд нэмэгдэл тэр маань орж ирнэ. Манай театр одоо ялангуяа энэ 25 оны 1 сарын 1-ээс Шин замд гэсэн юм урайтай бид нар одоо манай захирал төрөлөө Наранбаатар найруулагч манай захирал болсон. Ийм зарчмаар бид ажиллаж байна. Хэн ажиллаж хөдөлмөрлөж байна? Тэр маань үр одоо дүнгээ үр шинэ хүртэн тийм биз дээ. Бизнесийн гой зарчим тийм. Ийм зарчмаар ажиллаж байна. Нөгөө төгөр өнөөдөр театрууд маань бас арай ондоо болчих. Өөрсдөө олсон урлагийг захиран зарцуулах хэрэгтэй болсон. Хамгийн одоо гоё юм нэг байхгүй. Зарцуулдаггүй юм уу те? Хуучин зарцуулдаггүйсэн шүү дээ. Шууд улсад оруулах нь. Тэгээ нөгөө төрийн санал руу ордог. Тэгээ буцаад нөгөөт нь бидэнд ингээд салин болж ирдэг ч гэдэг тийм. Яг мэдээж одоо тэр зарчмал байгаа. Гэхдээ тодорхой зарцуулах одоо ирэх нь одоо манай театрт өөрсдөд нь ирсэн байж байгаа. Чи бас нэг шин дагуу юм. Ололт шүү дээ тийм. Том амжилт байхгүй юу? Тийм. Тэгээд энэ төр зэсэг бас театрыг маань ингээд одоос ойлгож эхэлж штэ. Тийм.
Одоо бид нар 4 сард дэлхийн театрын олимпик гэж хэлдэг шүү дээ. Митим гэж энэ фестивалд явах гэж. Энэ фестивалийн зохион байгуулдаг тэр хүмүүс нь ирээд үзээд дуу нэгтэйгээр ерөөсөө Монголын театраар салхийг хагалуулж нээ. Тэнгэрийн хүү жүжиг. Оо янз. Тэгээ манайх одоо бараг 80-аад хүний бүрэлдэхүүнтэй ингээд 4 сард явах гэж байна. Тэнгэрийн хүү тоглоно шүү дээ. Би нөгөө яг наадчаас гоё. Яг нөгөө нэг гоё юм даа нэрнгэсээ баялдаг. Сүүлийн жилүүд нэрнгэсээ монголчууд маань нөгөө юуг нөхөө. Яг нэг драмын театр юу ер нь урлаг бол ер нь нэг хэсэг үргээд үздэггүй газар болсон байлаа шүү дээ. Жүжиг тоглоод байдаг 3 үнэтэй 5 үнэтэй 10 үнэтэй байсан үе сайхан байхгүй яг үнэндээ. Энэ үг нөхөө. За нэг сүүлийн нэг дараагийн 10 жилд бол өөр өсөө. Одоо жүжиг тоглоход хит тоглож байна. Тэ ер нь өдөрсөл багтаал 20 30 хоног 10-аад жилээ үгүй шүү бааж 20-д жил шүү. за тэгэхгүй за та нэг Яг тэр гайгүй болдог бол тэр чинь нөгөө цаг одоо түрүү бид нар ярьлаа шүү дээ. Цаг ондоо байсан юм аа тий. Ялангуяа яг жилсэн шүү дээ. Тэр нэг юм ардчлалын нөгөө дөнгөж ихэнх үеийн нөгөө жилүүдэд үнэхээр улс орн маань бас хэцүү байсан шүү дээ. Мэдчихэж ирээд байсан. Тэр үе чинь театрт одоо ажлыг гээд хүн ирж үзэхгүй болохоор яах юм бэ? тий. Тэр хүмүүс нь юу жүжиг үзэхдээ мантай амьдрал 5 цаасаа талхаа яа гэж асуусан. Тийм биз дээ. Тэгэхээр энийг аль альнийг буруудах аргагүй байхгүй да. Харин энийг ястаа нэг салхи оруулж одоо би нөгөө түрүүн одоо муулж ирсэн улсуудаа зарим нь одоо хэлнэ. Салхи оруулж одоо яг ингэ зориг гаргаж бас театрт ингэж үзэгчийг татах. Тийм бүтээлүүдийг бүтээж туурвж ирсэн шүү. Тэгээ тэндээс л нөгөө нөхдүүд ингэж болох юм ингээд салаад явсан болохоос биш. Тийм ээ. Ерөнхийдөө сүүлийн 25 жил одоо ингээд манай театр бол тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тогтвортой өөр нэг круг одоо юу гэдэг нь үзэгчдтэй болсон. Тийм. 3 сая хүнтэй улсад тийм үү. За нэг сая гаруй хүн л байгаа шүү дээ өнөөдөр Улаанбаатар хотод. Тэрээс хэдэн ингээд театр үздэг, хэдэн одоо кино театр үздэг, хэдэн одоо дуур үздэг гэж та нар бодож байна. Хэдэн одоо нөгөө бусад одоо тий энтертайнментыг үздэг гэж бодож байна. Театр бол ерөөсөй 300 мянган хүнтэй хангалттай байхгүй. Энэ сая хүнтэй хотод. Тийм биз дээ. 300 мянган хүнийг та нар ингээд боддоо. Сая одоо жишээ Тэнгэрийн хүү шинжилт тавигдаад тасралтгүй 36 одоо тоглосон байгаа байхгүй. 36 одоо тоглоход бол яг л ингээд гоё зэрэгэл битүү байлаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө 300 хүн чинь эргэлдэж идэг байхгүй. тий. Киночаас юм дэж чадлаа. Киноч айдах бүх цаг тоглох мох яг айдах л та. Тэр нэг бод үздэг үлдэх саяхан гэж биш. Тэр чинь үзэгчгүй байсан чинь 90-д он. Би 2000 оны дунд үеэр би драмын театрт очиод анх удаа жүжиг үзчихсэн. Тэгэхээр би зөв костюм бичиг хүмүүсээ гойж очижсэн. Театрт ингэж очиж байгаа юм. Тухайд өргөжсөн охинтойгоо. Тэгээд би гайхчихсан байхгүй. Театр үзэгчд амар гоё тийм юм. Гой ганган хувцтай тий. Тэгээд ингээд тэнд ингээд тэр орой надад мартчихгүй орой байсан байхгүй. Чи 2000 оны дунд шүү. За. Тэгэхээр тэр битүү байсан шүү. 20 жил тий. 2000 оны дунд яг 20 жил. Ер нь би зүгээр одоо бас нэг үеийнхнийгаа бас хэлхэн зүг баг. Чи бид нар хэлэхгүй бол манай энэ Наранбаатар гэдэг залуу үнэхээр энэ Монголын театрын шинэ үеийг бас өөрчилсөн шүү дээ. Тэр 2000 оны ихэр. Яг л энэ дөнгөж сургууль төгсчихсэн залуу. Энэ Наранбаатар амгаа боогийн ибби ганц цэцэг өдөрч яг миний дээдэл баяр багнаа дэрч миний дээдэлд орсон бит. 99 онд. Одоо миний зулаад ирчихсэн ах нар байхгүй. Насаар бол би ах байгаа гэдэг. Та чи өмнө өжөөд цэгт явцсан? Гэхдээ яг нөгөө театрт орсноо ирчих. За театрт орсон. Тэд маань 99 онд орсон. За. Би 2000 онд орсон. Тэгэхэд манай Наранбаатар бооцоо гэдэг жүжиг. Бооцоо. Ер нь бол тийм Монголын үзэгчтэй ингээд буцааж татаж авчирсан байхгүй. Тийм нөгөө бооцоос тайж чугууд бас хаалгууд юу тий. Тэгээд тэрнээс тэр одоо амжилтан дээр дөрөөлж бусад уран бүтээлчид маань хувийн жүжиг гэдэг юм жүжигүүд араасаа өөртөө бүр тэр үтгэл нэг жилд 12 жүжиг нээлттэй хийсэн байдаг шүү дээ. Дуурийн театр, драмын театр, хүүхэлдэйн театр, соёлын төв өргөөл, үйлдвэрсний эвлийн соёлын төв өргөөл ингээд 5-6 газар 12 жүжиг нэг жилд нээлттэй хийсэн. Ийм түүхэн одоо амжилт байгаа байхгүй юу? Тий.
Тэгэхээр одоо бол манай театрч ер нь нэг жилдээ 2-4 жүжиг хийх үндсэн одоо Төлөвлөгөөтэй. төлөвлөгөөтэй байдаг байхгүй. Түүхэн болон сонгодог орчин үеийн хүүхдэд зориулсан тийм ээ. Ингээд мэдээж нөгөө касыг ингээд ийм хийх байхгүй. Тэгээд 20 жил байна. Тий. Мицуя сайдер манайхаа Тэгээд бас тартар дайлаач. арай таар тайж байгаа юм жоо болно хараа болоогүй. Мицуя сайдер манайхаа тэгээд Асагигийн Мицуя. Тэгээд энэ бол угаасаа Японд бол энэ үйлчлэл хүн болгох гэдэг биш үү тий. Сайн 1884 оноос хойш тэгэл бид үйл гэдэг. Ерөөсө бидний зүрхний хэрэгжилж байгаа юм ерөөсө 800. дандаа 1900 юм аа 2000 гарчаад тэгээд энэ хүмүүс чинь ихтэй өрөөс ихэлцээ байгаа байхгүй. Энэ Сан Мигель 1890 гэж байгаа. Энэ Мицуя сайдер 1884 гэж байгаа байхгүй. Ингэж хэлчихэр чи одоо хөчлөг байх хэрэгтэй энэ хүмүүс те. Тухайн үед ийм үед хийжсэн. Мицуя сайдер өсөлтөө гоё шүү гэнэ. Тэгээд маус тэг гоё хоол молын дараа өсөлтөө үнэхээр гоё хоол мол ингэ. Баяр наадам Монгол үндэсний их баяр наадам одоо 7 сарын 11-нд тэр баяр наадамд одоо ер нь театрын маань баяр наадамд оролцсон. Гэхдээ ер нь одоо театрын нуруунд дээр явд юм шүү баяр наадамын нээлтгдэг чи ер нь. Ер нь тийм л байсаар ирсэн. Гэхдээ эн чинь бол одоо 9 цагаан хөлт туг ба штэ. Эн чинь анх нөгөө Дорд самбуу найруулагч 91 онд санаачилж 90 онд л 91 онд санаачилж төмөр хоёрыг зураач анх ингэж гаргасан түүхтэй штэ. Эндээс бол баалж ингэж одоо гоё юу гэдэг өшөө урлам өргөн дийлгэр болгож ирсэн түүхтэй юм байна л л. Энийг яг би хэлж байгаа нөхөр 25 жилийн одоо хугацаанд би 20-д нь одоо ингэ оролцсон байна. Гарвэ. Тэрний одоо яг 5-д нь ингэ найруулагчийн багт ажилласан байна. Тийм ээ? Босод үед нь бол ингэ нөгөө гар мараа өргөө дээл хөцөмсөд явсан байна. Тий. Төрийн наадамд 3 та одоо Чингис хааныхаа дүрд гарсан байна. Тий. Тэгээд ингээд хөгөө бодохоор яг энэ нөгөө түүх бол Дорд самбуу гэдэг агуу найруулагчаас эхлэлтэй шүү. Яаж ч явахгүй ингээд урлагийнхны нуруунд дээр явдаг шүү. Тийм ээ. Драмын театраас илүү одоо би бол үндэсний урлагийн театрын тэр бүжигчдийг хөгжимчдийг хэлмээр байгаа юм. Ерөөсөө баяр наадам, төрийн наадам тэд нар чинь маш ачаалттай ажиллана. Өргөмөр шүү дээ. 10-нд төрийн концерт, соёлын төвөр өндөр. Тэрний бэлтгэлийг бүтэн сар ажил дээр тоглолт хийн, жуулчдад зориулсан тоглолттой. Тэрийгээ тараад соёлын төвөрөнд очиж төрийн концертын бэлтгэл хий. 10-нд төрийн концертын дээр тоглолцоод 11-ний өглөө 5 цагт Наадам хэлбэтэй тий. баа дээр хөгжмөөр наранд халаад бороонд ингээд ороод ээжэдэг байхгүй. Жүжигчд бид яах вэ? Тэгээд өөрөөсөө оногцсон дүр дээрээ гарчвал болоо гэдэг ч юм уу. Тэгээд л яхаа нөгөө олонний нүдэн дээр амьдэрдэг ажилдгаараа тий. Тэнцээ ингээд яах вэ? Амьд дүүтэй зураг мураг авахулаад тийм шүү дээ. Би таныг бол наадамд цэнгэлт рүү биш нэг олон очиог гэхдээ очихулгантай л хасарж байгаа та хоёрыг бол байнга л хардаг. Ялангуяа тэр 16 дугаар хаалга гэж домогтой хаалгууд мэдхүү. Гадар. Тэгээд парад ихгүй хөшөө. Яасан. Энэ 16 дугаар хаалгаар нөгөө төрийн нөгөө торгон зэрэгч орж ирэх юм биш үү? 9 үлцэгийн тогмог. Танаа тал чи тэр хаалга бацчихаал гэж. Өө тгийгээл аах. Тэгэл очингууч тэр хаалгач ингээл нөгөө юм тор томоо хаалгат тор. Онгоолох нөгөө нэг арт ууж гэж уснаа урж гэж орж ирэх байхгүй. Тэгэхээр нөгөө том дуугаа одоо тэнд л ашигладаг юм байна шүү дээ. Гэхэд боллоо. Тэгээд яг нөгөө ингээд гоё штэ ер нь яг тэр нэг юм бүх нөгөө тэр талбай дээр гарч байгаа уран бүтээлчд бүх тех одоо морь мал мохоо хүртэл орж ирж штэ тэр хаалгаар. Тэр хаалгаарч ороод тэр хаалгаар гардаг. Тэр чинь шатгүй шууд зам болохоор тэгээд тэрэн дээр харин яг тэнд баян зогсож идэг байхгүй байнг харин зогсноо шүү нэг хэсэг чи одоо энэ жил дахиад зогсон шүү дээ ахын Бас яхаа. одоо байна одоо Нармбат найруулагч маань найруулсан шүү дээ манай баг найруулсан тийм та найруулагч одоохон юу байх те та нөгөө найруулагчаар ажилласан гэж шүү дээ. За одоо энэ би монголчуудын хүсдэг асуултыг асуугаад. За энэ миний хүсдэг асуулт монголчууд
тэрийг таныг гой нөгөө хууль мөлтэй холбоо тайлбарлачаасаа гэж үзэж байна. Наадмын нээлтийг ягаад шөнөөрөө хийж болдгоо юм нэгт. За хоёрдугаар наадмын нээлтийг ягаад яг ингээд нэг хэвэн хийгээд идэв гэдэг нэг шүүмжил байгаад байдаг байхгүй юу? Та тэрэнд ягаад ингэж хийдэг нэг найруулагч шин баг 5 удаа ажилласан. Дээрээс нь 20 жил хамт байгаа нь нэг тайлбарлаад өгөөч. Би сонсохдоо хуультай гэж сонссон. За хуулийг би мэдэхгүй зүгээр. Гэхдээ нөгөө бас нэг манай Монголын одоо уламжлал гэдэг юм уу тийм ээ аргачлал ёс зүй зан заншлаа ингээд бодоход тэр одоо яг л одоо нэг 11 цагт Морин цагт. тийм морин цагтаа ингээд баяр наадуу эхлүүлэх ийм хууль гэж одоо ярих юм бол тэр богд хаамааны үеэс магадгүй тийм хууль гарсан байж магадгүй. Гэхдээ бол бид тэрийг сонсоогүй. А ер нь бол одоо ингээд боддоо төрийн наадмыг та нар ингээд шүн нээлт гэдэг ингээд бодохоор яаж бодсон 100 хэдэн жил болж байгаа юм болохгүй. Надад бол нэг тийм төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Тэг. Яг нь зүгээр бид нар одоо байгаа юмдаа л өөрсдийнхөө хэр хэмжээгээр л байл л да. Энд чинь түүнээс монголчууд яг ингээл нэг гадаад дотоод яваа гой ганган тэр стадион том нэг цэнгэлтгэд нээлтмэл үзээд тэрнтэйг ингээд өөрсдөө жишээд ингээд ах шиг хүсээд ах шиг байна л. Байгаа юмдаа л бас тийм ээ. Бидэрт өөр цэнгэлтэх алга. Тэг яг би битүү юм алга. Яг та сайн зүйл. Би бол ингэж бодоо. Яг асуудал нэг зэндэл өгш юм. Тэр бид нар үнэхээр битүү стадионд байсан бол хааж байгаа чи харах болно да. Тэгээд гэлэр зодоод шоу гэж болохгүй гэдэг. Наранбаатар бид нар ярьсан. Өдөр нартаа болохоор тэр нөгөө ямар ч эффект байхгүй болчихдог байхгүй. Бай гэхээр Энийг ярьсан. Бүр стадион одоо та ингээ харж байгаас стадионы дээр ингээ бүр маш том юм бөмбөлөг хөөр гэж байгаа. Тал тийш нэг нөгөө юу яагаад битүүлээд одоо дээвэр одоо нэг туузын юугаар ингээ татаад дээвэр хийгээд тэгээ тэр нөгөө том бөмбөлөгч одоо мэдээж азотоор ингээ хийлгэр чи хөөрөн үст даац мац нь ямар байх. Ингэж яагаад хий гэж бас зураг мөр хийж үзсэн. Тэгээ нөгөө нэг одоо мэдээж тэр чинь салхитай, бороотой, нартай хахаар яах вэ тийм үү? Ерөөс тийм боломжгүй болчиход ирсэн юм л да. Тэгээ ер нь гэхдээ манай Монгол наадам гэдэг чинь сайхан. Тэр чинь гоё байхгүй. Тэр нэг шүн өрөө мөрөө гэдэг хүсдэг нь бол цөөх бахаа. За гоё тийм. За гэхдээ ингээд за одоо тэгвэл би асуултаа явуулсан. Наадмынхаа ёслол төгөлдөр байдлыг өглөө ичээд шоугаад эдгээр шоугоо шүн нийчил та. Шалгачээл та. Болох уу гэж. Болно шүү дээ. Болно. эсвэл цагаан дурмуугаа өглөө хийчин. Нээлттэй хийдэг. Тэргээ хийгээд оройн одоо нэг хүмүүсийн хүсэдэг фестивал юу гэдэг вэ? Парад юу гэлээ. Тэ. Тэрийг шүн хийвэл. Гэтэ цэнгэлдэх юм аа нэрэ тий. Болно. Тэгэхээр шүн болохоор тэгэл нөгөө тий одоо цэнгэлдэх маань өөр их гологдож байна дөө. Энэ цэнгэлдэх маань та нар мэдж байгаа шүү дээ. 500 мянган хүнтэй хотын цэнгэлдэх шүү дээ. Одоо бид чинь сая 500. Тэгээ бараг 2 сая төгсөж байгаа шүү дээ гэсэн шүү дээ. Сая одоо Улаанбаатар хотын юу н орж гарч байгаа нэг зүйл ирсэн дээ. Одоо 2 сая гарч ингэж л шүү дээ. Амар. Та нар буруу тоосон биш үү гэдэг ч үн бахаа нэрээ. Сая 800 аль биесний гэсэн шүү дээ. Сая 800 хамгийн тэгвэл тэгээд орж гарч байгаа болохоор 2 сая 100 болж ингэж л шүү дээ. Ийм болчиход байгаа болчиход байгаа. Амар болчиход байгаа. Тэгэхээр стадион бол яаж ч гэж хэлдэг юм л дээ. За нөгөө түрүүн дээр асуусан нөгөө анги хамт олон гэдэг бол хамгийн чухал. Яг л анги хамт олон чи яадаг вэ? Нэг хурцлдаг байхгүй юу? Нэг те энэ ингэж би яагаад ингэдэг вэ? Автоматар гэдэг. Хүн л юм хай. Тэгсэн чи танаа анги бол яг үндэ супер ангиуд нэг байхгүй юу? Жүжигчдийн харалтаа уучлаарай. Болдоо яах те аглоо. Тэгээ та за ингэж юусэн манай Баатар хүү амар анги байхгүй юу? Юусэн. Тэгээд дээрээс нь ангиараад ер нь бүгд айгуу сайн явж байгаа ангиудыг бас нэг байхгүй. Тэгэхээр тэр амар анги гарсан байгаа анги гэхээр тэр нөгөө анги доторх тэр нэг өрсөлдөө амар гэсэн багтаа тухайд. Тэр чи дандаа төрүүлнэ элдв анзын болон дандаа таад хоорондоо яа. Манай дөрцөрөн чи ангийн дарга шүү дээ. Тэр одоо ангийн дарга тийм. Тэгээ дооёо тэр анх одоо бас нэг сон түүх. Аглуу дооёо тэр хоёр чинь ингээл нөгөө хүүхдийн ордоноос ороод ирсэн. Би ч нөгөө цэргээс ороод ирсэн. Тий, насаар чацсан байгаад идэг. Тэгээ хоёр гарч хоёр талд явчаад түвшээ хаа гэж солиороод явдаг байсан. Тэгээ миний насыг мэдэх надаас асууж байгаа ч. Тэгээ намаа нэг цэрэг мөрт явцсан болохоор хөгшин гараад гэж боддог байсан. Уул нь чацсан байхгүй. Тэгээ бид гурав ингээд нөгөө дарааны театр Ричард 3 дугаар
гэж жүжиг үзэх гээд. Хулгаагаар үзэн шүү дээ оюутнууд чинь. Жүжиг үзье гэл. Тэгэл хотын захиргааны урдуур ингээл алхажсэн тэр үе чинь машин дэрэг явах шин. Хажуугаар нэг гоё машин. Гэл өнгөрөхгүй. Стой. Аглаа. Фүү гарснаа. Төвшөөхаа. Та том болоод машин авах гэсэн би шокроод том болоод гэсэн миний нөгөө юу байдгүй. Нөгөө хоёр оюутан болсон байж том болоод гэж ярих надад айгүй сонир санагдаад байд. Тэгээ одоо илгээр хөхрөлтий. Манай даа шүлээ гэж. Ямаа өмгтэй тэр чинь бас намайг ч бас цогж авдیں۔ Тэр чинь. Би чинь таарт юм хэлээд байна. Манай ангийнхан баг бүгд ингэ сонсон шүү дээ. Ангийн дарахаа үг те. Тэгээд нөгөө яах вэ нөгөө хэдэр цан хөтлөл. Чи одоо буруу чи ганцаараа гэдэг юу шин ав. Гусч авч чинь. Тоос гэдэг. Би гайхаад харж иржээд нэг гаран гэсэн зүгээр ингээл явсан. Тэгээд хоёулаа би энэ харж хөхрөөд. Тэгээд манай даа тэгт. Би шавьяас та мангар юм шиг хүн зөхөд авах гэж бодсон шүү дээ. Би юу гэж те ангийнхан даргыг зогсох байлаа. Тэгээ манай ангийнхан ер нь их сонин нөхдөд цугласан шүү дээ. Одоо тэр болио болоочтой хөтэлдэг тэр бүрөө үлээгээл бөмбөрнүүдэд идэх сангот гэдэг нэг. Тэрний сони ингэж явдаг бүжигч юм ихтэй. Одоо дэлгэр цэцэг Дейзи. Дуучин. Тэгээ нөгөө зөвлөг киноны дуу. Тэр одоо уул хацартай. Зүгээр ногоон торгон дээлтэй нэг аа зүгээр. Биш ингэж хоёр салаа гэсэн. Манай ингэж нэг хөөхөн уул хацартай ах ирчээж ингээ баян хонгороос. Одоо нөгөө хөөхөн зулаа гэдэг манай уран бүтээлчдийн доо нэг мөнгө зул гэж нөгөө меднесийн клипэнд тоглодог, зураач болж тоглодог. Тэр манай анги. Тий. За. Тий. Тэгээд сумья чөө. Тэгээ одоо гой түүх яриа л да. Нэг өдөр манай ингэ бараа гэдэг одоо талигч болсон юм байна. Тэр ганцаархан 90 явдаг манай гэсэн. Готлын 8 байдаг. Тэгээ жоохон хүүхдүүд амар зөрөгтэй тий. Тэгээ нэг эрэгтэй л ингээд хоёр гартаа 10 пиж бариад орж ирдэг байхгүй ингээд. Тэгээ нэг өдөр нөгөө хичээл тарцсан оройн цагаар сургуультай нууцаар нөгөөдгөө уугаад ирэмгүй ингээд. Ярьсаар байгаа ингээд цаг гарсан өглөө үүрийн 4 цаг болчих. Өглөө 7:40-оос багш орж ирэх гэдэг. Хийх хөр одоо яах вэ гэдгсэн. Ярьлаа. За ерөөс нэгийг өхүүл. Ингээд гэсэн нэгийг өхүүлчихье. За тийгээд. За хин өхөх гэсэн. За аглаа өхүүл. Ийм бүтэхгүй энэ сархаачаад айгүй бол юу болж ийн гэдээ орж ирээ барих чинь. Өндөр төвшин өхүүлээ гэсэн. Вэ энэ өндөр төвшин айгүй нөгөө цэрэг мэргийнх найз том битэн орж ирээ сүр паркет балаа бол. Ингээс манай ингэ сумья тийч юм шал авч ингэж юмар хуцаа ингэ сууж ин буулна. Сумьяг өхлээ гэсэн чинь. Тэгээ. Сумья гэсэн. За чи өгсөн дээр хаа гэсэн чинь. Тэг юу гэж юм манай. За тэгээд тохирлоо. За хин яах вэ гэсэн. За би ер нь октоудаа аваад явъя. Октоудаа аваад гинтийн нэг явсан шүү. За тэгээд яг 12 цагт ингээд би октоудаа орж ирээ. Бөө өөлөө майлан болж орж ирээ. За тэгээ. За ирчүүд нэ. Тэгсэн бөө ерөөсө чи төвшөө чи октоудаа үлдээ. Ирчүүд нь ерөөсө гинтлэмлэг явъя. Чи худлаа яваад штэ. Зохиомжлоод. За тэгээл. За ингээл сумьяга захлаа. За чи 3 хоног гарч ирэх үш мэдүүлэх заал гэж. За тэгээл бөө юм болно гэдэг. Манайс тооцоо айгуу сайн хийж байгаа бүгдийг. За ингээд яг хүссэн цаг ирлээ. Би ч ингээд нөгөө ангийн охтод за одоо уйл гэх гэсэн. Уйлдаг бай. Нөгөө сонгон мангийн болдог бай. Нөгөө найданд зогссон. Ингээд ороод ирдэг. Бид нар харцсан хараад ухаалчихна. Яг 7:40 боллоо. Тас гээд ороод ирсэн нөгөө багшигаа хараал нөгөө охтууд чинь үнэн голоос уйлцсан. Нөгөө ч орж ирнэ ингээд. Түвшээ энэ яагаад байгаа гэсэн чинь багшаа. Гэсэн би өөрөө ингээд явчихлаа. Сумья маань гэж явсан. За ингээд нэгсэн чинь эхлээд итгэхгүй ингээд хараад. За солиорцоогоод гэсэн өдөр харсан. Сүүлдээ ингээд нэрээ яг юу болсон бол гэж бодож харагдаад байна. За ингэсэн чинь манай ингээд доо юм аачлаа. Гаднаас орж ирж учлаа штэ гэж ороод. Баа. За тэгээд багш бүр дуун гарахаа болоод царай маань ач бүр ингээд нэг хэсэг суулаа. За тэгээд 2-3 цаг тэгэл ойлгох юм уйлаа. Нэг болохоор бүр гэж уйлцаад, нэг болохоор чимэг болчоод яах вэ гэвэл
Тэгсэн чинь нөгөө сууйсынхан чинь зургийнхын бидний хайр дотны нөхөр бүр ийм өндөр биччихсэн шүү дээ. Тэгээд вардан цаас мас авцсан. Гадаа нөгөө бүх сургууль бүх нөгөө анги манг хичээл нь зогсоод тоглоом болчтой өрх. Гэхдээ тэгээд бүр балаан бас нөгөө одоо манай ган очир хөдөлгөөний найруулагч. Тэр хоёр их ойрхон байсан. Тэр чинь бүр ангийн үүдэн дээр ингээд манай ангийн гадаас битүү. За яг 1 цаг боллоо. Өглөө 7 шүү. Тим удаа суудсан байгаа шүү дээ. За тэгээд нөгөө Сумьяжуу хаана байдаг вэ гэсэн оюутны өрөнд хинтээ байдаг, надтай байдаг гэсэн. За миний хүчил одоо яв та гэр нь хаана гэсэн налахт. За миний хөл одоо яв. Ээж автан чийл очиж болсон. Ээж аав мэдсэн. Мэдээгүй. Уц байхгүй шүү дээ. Ингэдэг уцтай. За тэгээд хамаг захаас махаас аваад тэг яагаад ингэсэн юм гээд гисэн чинь манай ингэ дээс их юм анграа. Багш наадтай явчихад автобус ирээд арслантай гүрдэр амар хурдтай автобус ирсэн. Айгу тэнийг юм ярьж байгаа юм. Ээж автобус гэдэг юм аасна чи яаж болсон. Амар хурдтай ирээд намайг дайргасан сумья намайг түлхэхээр би цаашаа унаад сумья дайруулаад бид тэгээд 20 м шидэгдээд сүрдээ ирж байгаа зү. Ингээд тэгсэн багш ингээд дээл үзээц ханцаар харж. Яаш тийм. Тэгээд ингээд яг ингээд бантан ингээд орж ирсэн хүүгүүд ингээд октоодаар ингээд суугаал. Арай ингээд нам хүн болсон чинь. Тэнийг авчин 3 хоногийн дараа ирээ гэж чаач. Сайн байцгаана уу. Дуун хадад нэг коридор. Бэж мис гэж явчихгүй. Тэгсэн чи хаалга орох уу агш. Манай ганц өмдтэй. Нэг улаан. Тэгээд доогор нь Израилийн арцгар болтой готолтой. Тэгээд нэг улаан өмд Израиль готлоо төрүүлэл ороод ирж бид нэг ингээд хөлрөл харсан чинь орхоо агшаа гээл гэсэн. Найдан дөрж багш гээл. Гайхаал. Зүүрөө гээл. Тэг чи зүүрөө агшаа би амьд гэл. Тэгсэн нөгөө ламтын үл годомжин таарал хийсэн. Танаа гэсэн бөөм сургуулаар ч очихгүй одоо баг шүүх цагтаад явах юм шүү. Хэлсэн юм шүү. Тэгээ нөхөр чинь ороод ирсэн. Тэгсэн багш ингээл царай мараа ингээл за одоо ингээл алууллаа гэсэн чинь нэг ширээ шагаал. Молодец миний хөхтөд. Гараа ицсэн. Ваа марсан цааш нөгөө хичээлээ хийгээгүй байхгүй юу? Хичээлээ 7:40-д орж ирээд за ихнээс нь за ялалт гараад баажаа гар гэд ихнээс нь ажлуудаа үздэг байхгүй. Тэрийг хийгээгүй босоо чинь тэрнээс аврагдахын тулд ийм балаа юм зүтгэж байгаа байхгүй. Тэр нэг амар өмшөлтэй болоо. Амар орчихсон. Тэгээ муу тайсны хөдөлгөөний багш бас нэг гоё юмтэй гэж хан сүрнгээд тэр мэр багш чинь ухаалтаж малж унаад гайгүй өгч маань ухаалтаж унаад түргэн мөргөн дуудаад суулгар нэг болсон байхгүй. Тэгээд энэ их сонин штэ. Энэ их сонин дом болцсон байхгүй. Яг тэгэхээр таяр сонсч ирсэн үгүй одоо манай зарим хүмүүс мэднэ. Кинодрама ингээс жил болох юм гэдэг явдаг гэсэн штэ. Өнгөрөөд идэг гэсэн юм уу? Энэ их сонин түүх шүү. Яг кинодрама ингээс жил болох. Нэг хүн ёс юм шиг явна. Яг манай дийдгээ ингээс одоо нэг сайхан залуу. Бояг залуу. Тэрний дээдлийн одоо амби бояг тэр ингээс чинь хөвсгөлөө онгоцсонд явж байгаа юм өсвөө тий. Тэрний дээд нь одоо манай нэг шилтгэн гэж хамтлаг болоо шилтгэн. Тэгэхээр тэр баскетараас эмблэ тий. Ингээд найдвартай. Тэгээ манай их тоглоом гэдэг гэсэн. За манайгаас хэн явах бол Яна юм шиг. Энэ айгуу сон. Энэ үнэн шүү. Тэгээд тэр юу зогссон байт юм. Мэдгүй өдөр тийм нэг дом хийцсэн юм шиг. Домын танаар урчлаа шүү дээ. Тий. Тэгээд яатсан юм бэ тий? Бачи ялтай гой тарт ба хэв юугаа. Тартад байлнаа. Мэдээч одоо гой. Сайн уу зөв хотын хамгийн гой тарт гэдэг шүү дээ. Тийм ямар гоё. Тэрнээс гоё. За энэс наана. Ялт. За би энэ авч. Энэ тарт үнэхээр гоё шүү. Баярлалаа энэ тарт гоё хараа гэх юм ба. Баярлаа. Тийм. Би их тэр гоо юу гэдэг өш ялта тэр үе юм бэ? Тэрийг найс нь харж шүү. За чи тэрийг Яг харж байгаа шүү. чи тэрийг харахгүй байгаа юм шиг санагдах юм. Тэр орч Тэр нь манай нөгөө NRB хийн шисэдогийн бүтээгдэхүүн байна. Яг аль нь юм бол гэдээ бас харж шүү. За яг бай. Юу яана. За яг үү. Өчигдөр нь хожийн дунгацнаа.
Яг хөө. Төвшөө гэхдээ таад ингээд Америк цагаан гав. тэгэхээр та түрүү хэллээ шүү дээ. Тэр нөгөө амар дом нус дээрээс нь танаа ингүүд амар хөвчлээ ангиулсан боловч боддог байхгүй. Одоо тэгэл зөв Баатар бахад хамт байгаа юм сонсоход ямар гоо айлуу бахад тэр ингээд юм ярихад те. Тэгэхээр тэр ангиул тэр амар ангиулсан баха угаасаа. Тэс буслуулаад ангиулсан баха. Тэгдэг өсөө. Тийм буслуулах баха. А тэгээд яг нөгөө мэдээж ярих юм ярихгүй юм байдаг л бах те. Тэс тэр нөгөө зарим юм чи нөгөө тэр дундаа л байдаг ш. Одоо чинь манай хамтлаг дотор бас ярих юм ярихгүй юм. Хамтлаг дотроо л байдаг нууцуд зөндөл байгаа шүү дээ тийм. Тэг ямар утгагүй юм яриад байгаа. Ярихгүй юм байна гэдгийг мэдсэн үстэй яах гэдэг юм чинь. Яриулах гэдэг. Харин ярих Бас юм яаж бас ярьчих юм л тийм. За яри. Юм даа гой юмнууд ярьж гоё. Ангийнхнасаа гоё. Таны талаар ярьсан хүмүүс хэм байгаа вэ? Баатаргүй л ярнэ зөвхөн. Ос нэг ангих юм. Ярьчи. Баатаргүй чи наваа гэх. Баатар ч одоо бидээс авахгүй нөө цэрэгт бас намайг ч хүүхд баг зүүн байна. Танкын ботлонд албаас нь залуу шүү миний найз чинь бас. Бодгоо. Тэгээ Баатаргүй би их нэртэн одоо суулгасан. Гамбатгийн сайхан бүсгүй. Миний одоо найз 30 гаруй жилдээ ингээ хамт амьдарч. Тэгээд нэг багшин дэд найз маань байлаа нэг найз бүсгүй. Одоо өргөдөг бол биш л дээ найз бүсгүй золоод. Тэр бүтээр ингээд хичээл тараал уулзаал явж исэн. Баатар өнөдөр чи аачих гэж байсан. Би найзтайгаа уулзсан. Би хамт явъя гэж. За тийгээд. Тойл багшин дээр англи хэлний анги дэрчсэн найзтайгаа уулзаад. Тэгээ гамбуш манай Баатаргүй ихнэр гамбуш гэдэг. Гамбуш бас гараад ирэхгүй. Гэсэн манай зол айлч хоёул энэ хоёрыг өрхүүлээ ял гэж. Тэгэл та. Багаа мөн шүү. Битэр хоёр юм яриад чи гамбуш төр яриа явж яг заа гэдэг. Сүүлд харин нөгөө хоёр чинь манай хоёрыг хөөгд. Та жоохон цаашаа явж битэр юм ярьж байгаа гэдэг. Тэгээ энэ хоёр маань бас тэгвэл болсон. Тий. Тийм бас түүхтэй. Тэгээд гэсэн Баатаргүй нэг өдөр нэх гоё юм харан гэд банан өмсөл ороод ирлээ шүү. Ярьлаа мэдээгүй. Баатаргүй. Нэх гоё юм өмсөл ороод ирч. Том юм өөрт нь томд зарагд. Би нэг өмнө нь харсан. Пүү ойд нэрнийхээ яг биеинтэй хуцаас анаад өмсдөг юм чи. Баа наад өмч над таарах юм биш үү? Найздаа өгч гэсэн. Би тэг хуцаатай гэр амар үнэнгээс уурлж. Тэг би гайхаад. Ямар хөлийн гарав те. Үндэн дээр үхлээ гэж бодоод. Чим үхлээ штэ гэл тэгээд яасан чинь төд бодлого нэлээ хойш нуран гарсан. Маа гэл өмдө шидэж гаравчихгүй. Тэгэхээр нөгөөдхөө өмсөөл. Зав зөвцнөө орцны ярьчдаг л балардаа. За ярья. Нэг л өнгөрсөн түүхэд энэ юу гэх ямар хамаатай. Тэгэл 2 хоногийн дараа нэг амьдрал хэцүүдэд ирлээ. Гар ингэж яваад л ирсэн ингээл ирлээ шүү би. Гал мааж утаал ирэхгүй юу? Юу юм болоо гайхаад дурстаа байцуухан авахгүй захтнаад. Тэгэхээр Баатаргүй дуудлаа битүүрсний яг өглөө нь очиод Баатаргүй гараад ирсэн. Яасан гэдэг. 0 ор ихт. 0 ор өндөр шутлаад энэ юу вэ гэж. Харин тийм ээ гэж хуцдаг юм шиг. Тэгээ маань уурлаад исэн байхгүй юу. Чи өөрөө авах гэж жижирээд байсан. Тэгсэн яхаа өөрхий. Төд бодлого тэгэл Баатаргүй манаас ихтэй. Манай ангийн нөгөө төрөний ярьсан өсгөл өмдөн дотроо хайцал. Багшаа тэгээд тэр чинь одоо ямар учиртай нөгөө өөрөө мэдлгүй ингээл нөгөө майжж хөөрхий. Өстө тэгээд сойсог байраар хавтгаа хамуутаа. Хамуурсан. Тэр үед их хамуу их дэлгэрсэн. Энэ яг 90-ад оны ихэр. Ер нь бол ингээд масаар монголчууд хамуурсан шүү. Их сонио яагаад гэсэн. Тэр нэг юм яг юм сон дэгдэлтэй байсан юм шиг байна. Тийм бах тийм. Уусаа төлрийг Тэрийг чинь тусаад авсан. Тэгсэн оюутныхаа байраараа бид нар чинь юу яагаад хамуутаад. Тийм болж л байсан. Одоо энэ өмнө түүхийг одоо яалтай байлаа те. Тэр 90-ад оны үед чи Монгол төрнөст янз янзын юу лээ холиор гараагүй ч юм байхгүй. Тэр нөгөө мө талигач амбиан маань хүртэл тэгжсэн шүү дээ. Манай байран чинь нөгөө миний гит одоо миний гит гэдэг шүү дээ. Миний гит тэгээд нэг бүсгүй нэг охин бүсгүй жоохтой нэг охин хөрхий төргөн
ирж авч яваад тэгээ тэрийг яахгүй нас ороод. Гэсэн манай мөн найз талигч яахгүй өөр хэмтэй. Нилээ халамц өрөөд өрөөг нь үз өрөө онгол очихгүй. Өрөөрний хаалга ингээд түлхээ явсан чинь нэг өрөөний хаалга онгорхоо байдаг. Тэгээ давхиж ороод хоос орохор нь унтаад гисэн. Октод өрөөнд ороод унтчих. Өглөө нэг октод мөс хүүшээ бас энэ амбиах ямар тэнийг юм бэ гэж хөшгөлөд хөөгөөд босчихлээ. Тэгсэн чинь нөгөө нэг эмчин нэрэл за та нар энэ орноос яасан ч нас орцсон шүү гэдэг. Ерөөс манай амбиг нь сүнсэн зайлцсан. Бүр ми явдаг. Дөрөс ингээд араас нь мэдэл. Хөдөлгч өнөслөө онд гэж бодсон юм шүү хэн зайлал. Ер нь нэг иймэрхүү түүхнүүд ер нь тэгээд ихвээ манай ангийнхан чи үнэхээр мэдээ гэж бодож байв. Үнэхээр бас тийм дурсуун дэнцсэн. Тийм л байна. Авьяас нь бас халигсан манай ангийн сайхан залуучууд байна. Тийм байна. Хүмүүс ангиараа та бүгдээ сайн явж идэх чинь таныг их хэрэм өмдөгийг шууд харуулж ирэх гэсэн үг л тийм байна. Тийм. Хин за манай нөгөө одоо Олоо энэ юу юм бэ наа? Энэ за тушаахан хоёр дөнгөхийн урилгыг хүлээ авч хүрэлцээр гэж нөгөө нэвтрүүлэгт орсон баярлалаа. Тэгээд шинэхэн гавьяаттай ялцах бүр гоё байлаа. Тэгээд угаасаа ингээд танаа үеийнхэн чинь ингээд юмыг ингэж альваад хүүрний өгүүлэх чадвар нь одоо насны ирэхээр юм эсвэл жүжигчин хүний мэрэгжлийн онцлог юм ингээд гоё өгүүлдэг. Гоё Батмын дахын дугаар ч одоо бас ингээд хүүрний өгүүлж ингэж ярьсаар гол дуусч ирсэн шүү дээ. Таны дугаар яг л тийм дугаар боллоо. Тэгээд таны хүрэлцээрс баярлалаа. Манай нэвтрүүлгийн юунд гэж хамтраачлыг NRB-гийн Монгол галбын ёсны дистрибьютор NRB компаниас Shiseido-гийн бүтээгдэхүүний дээжсээ бэлгэлж байна. Энэ болохоор хүнсний эслэг цэлцгнүүр юм байна. Энэ болохоор турмерик цагаан гаа гинэ. Энэ хоёр бол таны эрүүл мэндийн хэрэгтэй яаж хэрэглэх яах их заавар байгаа. Тэгээ тань таалагдах юм бол бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Оо за баярлалаа. Тийм бүтээгдэхүүн байгаад байгаа шүү. Ер нь Shiseido-гийн энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бол маш сайн. Манай гэр бол энэ хүүхдийн жели энэ хашлын юм ханиадны юмыг бол байнга хэрэглэдэг. За та энд заавартай танилцаарай. За. Тийм. Гоё баярлалаа. тэгээ бас нөгөө манай хоолны брэндийнхэн хэлээдүүлдээсэн 6 төрөл гарч байгаа. Тэгээд нөгөө анааста дахиад хамгийн сүүлийнх нь юу болсон байна? Кадбичи тэгээд та энэ үсээ нэг 20 минут Гэртээ очоод Наад ингээ биелүүлэх юм. тийм шүү. Яас билгүү. гэртээ очоод Тэтгэж та энэ одоо өнөөдөр сайхан кадбичи юм бэ? Та энэ нөгөө гүн хөлдөөцсөн нөгөө аюу сайн нөгөө юу хамгийн тэгээд та нэг 20 минут юусаа гой нөгөө ягаад нөгөө хатагаан шиг дагаад энэ бүр дотор мантууд зато бүх юмтайгаа ингээд яг мантуудаа яг бүх юмараа хамгийн энэ 4 жилийн ерөөсө сүүлийн 2 жилийн аюу тэнд болсон болохгүй энэ биелэн ингээд хамгийн гол монголчууд ийм гоё юм хамгийн гол нь амттай байхгүй. яг амар гоё хятад хоолыг ерөөсө яг л юм дээр байгаа юм шиг Тийм. За та хоолны хоолыг за энэ болохоор энэ Монгол шинээр орж иж байгаа худалдаалагдж байгаа Morning is back гэдэг солонгосын шинэ бүтээгдэхүүн байгаа. Тэгээд шалт гэдэг зүйлийг мартаараа энийг уугахаа өмнө бас уугаад заншаад хилчих юм бол ер нь бол жинро гэдэг маань өөрөө солонгосын хамгийн чанартай сөөж байхгүй юм. Тэр сөөжүүднээс шатлалтыг арилгах тэр туршилтуудыг хийсээр байгаа энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн юм. Тэгэхээр энийг уух юм бол мэдээж хүнд уух шаардлага гарна, баяр наадамд очих шаардлага гарна, найз нөхдөдөө цуглах шаардлага гарна. Тэрэн дээр энийг уух юм бол шаардлага гэдэг зүйлээс ангид байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнийхээ дээжээс бас анхны бүтээгдэхүүнүүдийнхээ дээжээс тань бэлгэлсэн байна. манай төвшөөхөд хаяад найз бүтээгдэхүүн бол гусан үстэй найз бүтээгдэхүүн хаяад гусан үстэй баяр наадам бол Одоо энийг одоо өрөөнийхөндөө 20 номерын өрөөнийхөө манай 20 номерын өрөөний залуучууд одоо би өрөөнийхөө залуучууд ер нь их гоё байх туртай. Тэгээ манай өрөө чинь нэг юм халигаа салгаа ихтэй ер нь Энэ наргаа байн хоол ундтай байж идэг. Тий. Тэгээ өрөөнийхөнтэйгээ бас ингэ залуучуудтайгаа бас ингэ хээр хөдөө бас нэг аминчхаж гарнаа бас нэг. тий барь шүү дээ хүн л ивчтэй өөрөндөө лан цаг ирж байна тийм. за тэгээд нөгөө юу түрүүний тараа таарт таны гоё гэртээ гоё гэрийнхэнтэйгээ бас гоё Тий чи яас олон билээ. оо манай ч билэг дуусахгүй шүү дээ манай билэг чи бааж яах гэдэг бас за Жүжигчүүд бол нөгөө нэг эрүүл мэнд ер нь бол нөгөө нэг аль тэр үний галтгоо бол тэр хүний эмийн сан гэдэг болов. Тэр айлын галтгоо тэр айлын эмийн сан гэдэг. Тэгэхээр хоолыг ингэж бяцалж нунтаглаж идэхэд энэ нөгөө миксер хамгийн чухал. Тэгэхээр Pizimol-ын зүгээс энэ манай нэвтрүүлэгт орж байгаа зочтой энэ Oishi брендинг холигчийг бэлэг болгосон. Тэгээ танд танаа гэр бүл одоо эрүүлэг сайн сайхныг хүсээгээд Oishi-гийн холигчийг Pizimol-ын зүгээс бэлэг Баярлалаа биш болох. Oishi-г одоо будаа гшигч одоо манад энэ миксер одоо бас нэмэгдлээ баярлалаа. ямар гэсэн бол диктор мараад ихлэхгүй юм Яг Oishi-гийн юу гэдэг шүү дээ. би наас нэм сүүлийн асуулт угаасаа яг нөгөө баг асуудал асуулт таалтай түрүүлээ нөгөө их тэр маань нөгөө хамаагүй мэрвач гэж гэсэн чинь
Тэгээд ер нь насмас чиглэж байгаа яг ихний үгээр л болчихж байна юм хаа. Би одоо яг энээрээ завшаа олцсон дээр бас эхнэрээ ярих гэж бодож байгаа юм аа. Ах нь одоо түрүүчдээ бас ярихаа ярьчлаа нэгэнтээ аам нээснэх. Ижи залуу занд наснаас нэг алдаж онож тийм ээ. Нурж үзлээ, тийм босч үзлээ тэгээд янз янз явж ялаа. 40 гартлаа тэгэл бас нэг сайхан явлаа штэ. Тий. Тэгээд одоо энэ эхнэртэйгээ би одоо 10 дахь жилдээ ингээд орж байна. 2 хүүхдийн гарч өгсөн миний сайхан. Хамгийн гол миний ханы аав урлагийн гав сэтгэлтэн Чимэдэржин гав хийг гэж одоо агуу найруулагч баггүй юу? Тий. Энэ хүний хүүхд болохоор одоо намайг маш сайн ойлгоно, маш сайн дэмжинэ. Тийм ч учраас намайг одоо ажиллаа хийхэд маань ямар ч одоо тийм ард нэг татлаад түлхээ гаргадаг. Борлуунийг ойлгож чинь тий. Ойлгодог надаас олон зүв бүсгүйд байхгүй тийм учраас би одоо саньда энэ таирынхаа нэвтрүүлгээр дамжуулаад тийм бас баярлаа гэдэг хэлэх байх. Би одоо ингээд нэг хандаа нэг олон удаа нэг баярлаа, чамдаа хайртай мартай гэж тийм яагаад төхөн бас биш ээ. хэлж байгаа гэхдээ төвшөөх хаа. Хилж л байгаа шүү. Өөртөө л хэлчихсэн. Тэр дотроо тэгээд Одоо тэгээд паблик зарлж штэ гайхалтай хандаа эндээ бас баярлж өгдөг шүү. Хоёр сайхан өөр юм нээж тийм ээ. Тийм гоё тий. Чи намайг ойлгож өдий одоо зэрэгтэй авч яваа шүү. Амундараа гэж баярлалаа. Тэгэхээр өөрөөсөө бол үргэлжил тэр хүний зүг байна тий. Тийм. Тийм. Намайг түрүүнд ихсээ харин харахад за та тий хамаа намайг бити юм яриад байгаарай. Тэгсэн байхгүй. Бас үгэл байхгүй тий. Зөв л хэлж. Бас тэгэхээр хамаагүй юм ярьчдаг юм байна хаа тий. Ер нь ярихаа өрөөд ярьчих даам халуул тэгээд. Амаатад ярьчихлаа тий. Тийм байна. За өстой гоё. Өнөөдөр тэгээд гоё. За тэгээд спонсорудаас нөгөө баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд PC-мол байгаа. За мэднэг байна. Тэгээд ямар ч хэзээ та бүхэн гар утсуудыг тий Samsung, Huawei, Honor, Apple-ийн аврах утсуудаа бүгдийг аваарай. Лизингээр уушгаа бүлэглэгээ аваарай гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр манай бас бүх спонсорудаа баярлалаа. Сайн мэдээлэл Сан Мигел Шарараг Испани заны зарлагаар анх энэ Шарарагийг үйлдвэрлэсэн тэр цагаас хойш дэлхийн нийтийн хэрэглээ болсон Сан Мигел Шарараг бүх одоо газруудаар зарагдж байгаа. Тэгээд Асахигийн Suburus Замун Morning is back гэдэг энэ шинэ кондишн бүтээгдэхүүн биднэртэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд хөшөөхтэй баярлалаа. Цаашдын олон уран бүтээл өндөр амжилт. Та бол одоо ингэж хэлсэн шүү дээ. Босоогоороо би театрт орсон ингээд гарна гэж тийм. Гэхдээ тэр ингээд гарах цаг хугацаа тэртэй хол байх болтгоо гэдэг ерөөлөөр одоо танд хүсье тэгээд нэг бүр сайн сайхан хүсье баярлалаа хаа. Баярлалаа. За баярлалаа. Төвшөхийн гоё ямар ч сайн оруулаад гэж маш олон хүмүүс хэлсэн. Тэр хүмүүсийн бас хүссэн биелсэн байх маш гоё ярьцлага боллоо. Тэгээд бажаалтаа өгч хамт байгаа залуусаа тэгээд гоё subscribe дараарай гэдэг хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаарт баярлалаа.